Орой мэдрэг үзэгчтэй та бүгд өнөөдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар суугт телевизийн дуустдаг яриаг хэлэлцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За тэгэхээр 2026 он хэдийн талдаа орчихсон улс орны нийгэм эдийн засгийн амьдрал буцалж байгаа. За мэдээж Монгол улсын эдийн засаг бол гадаад дотоод орчноос хамаарат бол хүндхэн сорилтуудтай бол нүүр тулгарсан. За тэгвэл 5 дугаар сарын 7-ны өдөр Учирлын засгийн газар Улсын их хурлын дарга бям зогтод бол нэгэн хуулийн төслийг бол өргөн мэдүүлсэн байдаг. Тухайлах юм бол татврын багц хуулиудыг өргөн мэдүүлснээр яг одоо нийгэмд хүлээгдэж байгаа татвар гэдэг энэхүү асуудлыг чухам ямар төвшөнд авч үзэх юм бэ? Зөвхөн төр засаг татвар хураахаас илүүтэйгээр хувь хүн аж ахуй нэгжүүдэд энэхүү татврын хууль нь ямар өгөөж өгөх юм бэ гэсэн асуулт яригдаж байгаа. За бүр тодруулж хэлэх юм бол хувь хүний орлогын албан татвар, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн үртгийн албан татвар гэдэг энэ том 3 хууль яах аргагүй нийгэмд бол хүлээлт үүсгэсэн. За тэгвэл би яг өнөөдөр нэр бүхий 5 зочинтой 90 минутын хугацаанд энэ өргөн барьсан хуулийн эргэн тойронд болон за дагалдаж бас зарим гишүүд бас хууль өргөн мэдүүлсэн энэ талаар бас нээлттэйгээр ярилцаж үзэл бодлоо илэрхийлье гэсэн юм аа. За ингээд хилцүүл хүрэлцэн ирсэн та тавдаа талархлаа илэрхийлье. За өнөөдрийн дугаар бол нэлээд цаг үеийн шинжтэй учраас та бүхэндээс ярьж хэлэх зүйлүүд байгаа болов уу гэж бодож байна. За өнөөдөр манай хилцүүлэгт Арднаас эдийн даваад орж Монгол банкны мөнгөний бодлогын хорооны гишүүн эдийн засгийн ухааны доктор Лавгагийн Болдбаатар Очир болд сургуулийн төвийн багш Нягтлан бодогч Жаргал сайхны онон санхүүгийн шинжээч Эрэгзэнгийн шинэ гэрэл эдийн засагч Чулуунбатын хан түмэн бизнес эрхлэгч комедиан Монгол банкны мөнгөний бодлогын хорооны гишүүн эдийн засгийн ухааны доктор Арднаас эдийн даваад орж гэсэн байна. За эдийн засагч Эрэгзэнгийн шинэ гэрэл гэсэн байна. За мөн Очир болд сургуулийн төвийн багш Нягтлан бодогч Лавгагийн Болдбаатар гэсэн байна. За мөн санхүүгийн шинжээч Жаргал сайхны онон. За манай отгон зочноор бизнес эрхлэгч комедиан Чулуунбатын хан түмэн гэсэн байгаамаа. За тэгээд хэдүүлээ цаг бага байгаа учраас шууд ажилд хэрэгтэй оръё. Тэгээд энэ их тийм том сэдв учраас та бүхэн маань болж өгвөл их товч тодорхой хариулаад бас дараагийн үндэ боломжоо олгоё яваасаа гэж хүсэж байгаа шүү. За марцнаас мал манд өгчээр эдийн засгийн ухааны доктор сууж байна. Учирлын засгийн газар хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Энэ хуулиас та бүхэн хүлээлт хэр байгаа вэ? Өөрөөр хэлэх юм бол энэ хувь хүн болон аж ахуй нэгжүүдийн хүсэл зориг энэ хуулийнхын төсөл багтсан болов. За та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За Учирлын засгийн газар татврын шинжилгээ гэдэг маш их том нэртэйгээр тийм үү? Ард түмнийг одоо хүлээлтийн байдалд оруулсан, аж ахуй нэгжүүдийг одоо анхааруулсан ийм том хуулийн төслийг одоо өргөн барьлаа. За зургтын өмнө гараад ярих нэг өөр цаана байгаа утга агуулга нь ямар вэ гэдгийг харах маш амархан шүү дээ. Одоо улсын их хурл дээр одоо юу явж штэ төсвийн хүрээний мэдгдэл гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ойрын 3 жилд Монгол улс хэрхэн татвар авах вэ гэдгийг тэндээс уншиж болно. Өөрөөр хэлэх юм бол тэнд байгаа төсвийн орлого өсөх юм байна гэдэг бол юу гэсэн үг вэ? Татвар нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр одоо бидний хүлээгээд байгаа татварыг жигтэйхэн сайхан баг болгож гин гэсэн хүлээлт ерөөсөй байхгүй гэж ойлгож байна. Яг одоо чуулган дээр ийм асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр бол нэг нөгөө хэлэхэд энэ ард иргэд аж ахуй нэгжин бүгд дампуураа дууслаа шүү дээ. Өргөн барьж байгаа хууль нэг сайхан боловч энэ ард түмнийг зүгээр нэг хүлээлтийн байдалд оруулсан ойрын 3 жилдээ бид нар татвараа буулгахгүй гэдэг одоо хуулийн төслийг бид нар өнөөдөр ярилцаад улсын хурал дээр сууж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ хуулиас юу ч хүлээхий шаардлагагүй гэж би хэлэхээр. Эдийн засаг. Одоо яг 10 жилийн өмнө улсын төсвийг 6 их 80-ийн орлого зарлагтай байсан ойролцоогоор. Одоо 2-оос 30-аас бухаа өчлөө шүү дээ. Өөрөөр хэлбэл 5 дахин өссөн. За тий 36 7 гэж бүр мэдээлээд байгаа. Одоо оруулж ирж байгаа төслүүд нь тэгэхээр 6 дахин өссөн гэсэн. Тэгтэл одоо иргэдийн орлого аж ахуй нэгжүүдийн орлого 6 дахин өсөөгөө. Яг энэ 10 жилд бол ерөөсөө төр засаг тэнд шимэгчилж амьдарч байгаа нэг хэсэг
дээдлийн бүлэг бол үнэхээр хангалттай таргалсан. За одоо тэгтэл одоо иргэд аж ахуй нэгж бол 10 жил бүсээ чангалчлаа шүү дээ. Одоо ер нь цаашаа чангалах орон зай үлдээгүй. За яг ийм үед орж ирж байгаа энэ татварын хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой асуудал нь бол ерөөсөө зүгээр ингээд урд хоримогоор ард хоримогоо нөхсөн тийм л зүйл орж ирж байна. Одоо нэг татварын жаахан багасгах гэж нэгснээр нөгөө татварынх нь 6 сарын өмнө баталсан одоо татварынхаа буцаалт хөнгөлөлтийг цуцлах жишээ нь ийм л юм орж ирж байна. Тэгэхээр ерөөсөө нэмэгдэхүүний байрыг ийм солих хэмжээний л одоо ийм өөрчлөлт орж ирлээ. Энэ бол одоо бидний одоо энэ хүндрэлтэй байдал бол ер нь тасралтгүй үргэлжлэх ийм л одоо магадaltaй байна. Яг засгийн төслөөр бол. Хуулиас давсан. Тэр дундаа бүр татварын тухай хуулиас, төсвийн тухай хуулиас давсан дотоодын өөрсдийн журам дүрм стандарт гэх нэрийн дор бол одоо иймэрхүү үйлчлэгээний хураамж, шимтгэл, зохицуулалтын одоо төлбөр зэргийн асуудлуудыг бол бий болгоод байгаа. Энэ ерөөсөө байж болохгүй асуудал. Яагаад гэвэл татварынхаа ерөнхийхөө хуулиар бид нар бол татвар болоод төлбөр хураамжийг бол тогтоодог. За мөн дээрэс нь улсын хурлын өөрийнх нь онцгой бүрий ирэх байгаа. Хувь хэмжээ нь ямар байх юм бэ гэдэг асуудал. Тэгэхээр одоо юу гэдгийг магадгүй ямар нэг одоо төрийн байгууллагын дотоодынх нь дүрм журам стандартаар тодорхой хувь хэмжээ төлбөр хураамжийг тогтоох нь бол бас байж болохгүй хуулиас давсан асуудлууд байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг бид нар яриад байгаа зүйл нь ерөөс өчнгүй болох ёстой. Эдгээр дүрм журам стандартуудыг цуцлах ёстой. Аж ахуй нэгж байгууллагууд дээр үүсгэж байгаа хүндрэл чирэгдлийг бол арилгах ёстой гэдгийг одоо байр суурьгаар хэлж байгаа. За сайн байцгаана уу. За тэгэхээр энэ сүүлийн 10 жил ер нь бол жижиг татвар төлөгч рүү хандсан юмнууд ер нь бол хийсэнгүй. Тэгээд нөгөө жижиг татвар төлөгчдөө сонгуул болгоноор айгүй хүлээлттэй байгаад байдаг. Тэгээ амар гой юмнууд яриад ер нь дандаа нэг хөрөө оруулан чөлөөлнө ингээл бизнесийг дэмжин ажилгүйдлийг байхгүй болгоно л ингэж орж ирэнгуутаа хууль гой нөгөө ярьсан хуулиуд бүгд байхгүй. Тэгээ 2016 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн зүгээр нөөтийн хуулийн дээр ганцхан жишээ авахт л нөөт төлөгч босох хэмжээ 50 сая гэж тэнд 16 онд байсан шүү дээ. Тий 10 жилийн өмнө. Тэгэхээр өнөөдөр 26. Тэгэхээр энийг одоо өрт солихгүй ингээл гүрийгээл байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр юу гэхээр альва нэг улс орон ядуурл их байна, ажилгүйд их байна. Энэ нөхцөлд яах вэ гэхээр хамгийн түрүүнд нөгөө нэг сэхэнд байгаа улс руугаа зүтгэх ёстой байтал одоо ингээл хуулийн дундуур ингээл мдээгүй байж л 2023 25 оноод өөрчлөлтүүд ороод ирдэг байхгүй юу. Татвар хууль нь. Тэгээ ямар өөрчлөлт ороод харахаар том татвар төлөгч рүү чиглэсэн хуулийн заалтад оруулаад ирсэн. Тэгсэн мөртлөө жижигрүү юу ч байхгүй. Тэгээ ингээ ядуурл их болоод байх сэхэнд байгаа нөгөө чиглэл рүүгээ зорилттой бүлэг рүүгээ явахгүй өөр юмөр яваад байдаг байхгүй. Одоо тэгээд ажилгүйд л одоо манад залуучууд одоо яг юу хийх гэж юм тэгэхээр одоо гадагшаага явах боломж хайж штэ. Энэ бизнесийг ямар ч боломж алга. Тэгэхээр энэ татварын хуулийн дээр орсон өөрчлөлтүүд бол шамлалтмаар юмнууд зөндөө байна. Тэгээ энийг одоо ээлжлэл дэлгэрэнгүй яриа да. Ер нь жоохон стресстэй юмнууд их орсон ер нь. Санхүүгийн шинжиж. За сая учрлын засгийн газрын оруулсан энэ нэмэлт өөрчлөлтүүдийг болгож ерөнхийдөө аваад үзэх юм бол эксперт хүнийхээ хувьд бол шинэ гэрэл эдийн засгийн бол саналыг бол 100% дэмжиж байна. Тэгээд галс үнэгч маягтайгаар орж байгаа. Учрал өөрийгөө болгож яг галс үнэгч гэж өөрийгөө ойлгоод тэнд яваад байгаа байхгүй. Тэгэхээр чи гал унтраах маягаар ажил хийгэрч нөө системийнхаа асуудлыг огт шинжлэхгүй байна. Одоо хөнгөлч хөлөөдгöd их яваад энэ чи эксперт хүн энэ чинь маш буруу байхгүй. Хөнгөлч хөлөөдөд ерөнхийдөө байж болохгүй. Тэр олон хуулийн ийм зузаан заалтууд ерөөсөө байж болдгоо гэдэг. Тэнгүүдийн хит олон англиар хит олон ягаад энэ өөрчлөлт системийн авилгал буюу одоо тэнд байгаа 1600 татварын байцаагч чинь тэнд дотор шудраг байцаагч байхыг үгүйсэхгүй. Гэхдээ тэр хүн яах нь тэр системийн авилгалаа өөрөө дэмжиж байгаа байхгүй. Өөрөө авилгачин гэдгээ мэдэхгүйгээр өөрөө авилгачин болж тэнд яваад байгаа байхгүй. Системийн авилгалаа нураах талын юм болгож байхгүй. Одоо ингээд аваад үзэх юм бол инженеэр яах юм бол хуулиудаа шинжилсэн бараг ерөнхийдөө шууд утгаар нь хэлэх юм бол татварын албаны цэвэрлэгчийн хүртэл солихгүй бол ерөнхийдөө бол системийн авилгал амар болчиход байгаа. Өөрөө авилгалчин гэдгээ мэдэхгүй авилгалчин болчиход энд яваад байгаа. Айгүй тийм сонио гаж тогтолцоо парадокс Монгол үүсэж байна. Бизнес эрхлэгч. За одоо энэ татварын шинжилсэн одоо нэмэлт өөрчлөлт бол манай компанийн хувьд бол ямар ч өөрчлөлт байхгүй. За. Одоо юу ч сайнаар нөлөөлөхгүй. Яг л хэвэндээ байна. Тооцогдохгүй гэсэн үг. За 900 мянган одоо нөгөө нийгмийн даатгал төлдөг, нийгмийн даатгалыг хамгийн багаар төлдөг хүмүүс байд юм л шүү дээ Монгол улсад чинь. Тэгэхээр би бол тэрэн дээр шууд юу гэж харсан бэ гэхээр нийгмийн даатгалыг хамгийн багаар төлж ийн гэдэг чинь нөгөө хөдөлмөрийн үйлсийн хамгийн багаар цалингаа аваад ийн гэсэн үг. За энэ бол ерөөсөө юу гэсэн үг вэ гэхээр минийхаар харж бол шууд хоёр цалин гаргаж байна л гэсэн. Ерөөс ямар ч ойл энэ дэр бол ямар ч эргэлзээ байхгүй. Тэр бүх байгууллагууд тэр бүх хүмүүс хоёр цалин гаргадаг компани дээр явж байна гэсэн үг. Татвараас
тухтааж ийн гэсэн үг. Улсад мөнгөө төлмөөргүй байх гэсэн үг. Ерөнхийдөө бол нэг тиймэрхүү байдлаас нь харж байна. Тэгэж харсан. чинь одоо өдрийн өсөд од хэмжээгээр гэдэг чинь яах нь гарт болох нь орж чинь 500к гэсэн үг. Тэгэхээр чинь яг өдрийн 20,000 төгрөгөөр ажилдаг Монгол улсад нэг ч хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө тэр чигээрээ татвараас цухтааж байгаа ийм л одоо сүүлийн 10 жил одоо нөгөө нэмэгдсэн үнсэн нөгөө 16 онд гарсан гэсэн шүү дээ тий. Одоо нөөтийн босгон 50 сая. Одоо тэгэхээр тэрнээс хойш ерөнхийдөө байгууллагууд юу хийдэг болсон бэ гэхээр за эдэрт юм төлж болохгүй юм байна. Зүхтай төлөх юм бол дампуурхан байна гэдгийг л ойлгодог болсон гэсэн. Тэгээ 900 мянган хүн нийгмийн даатгалыг хамгийн багаар төлж ийн гэдэг бол манай улс нөгөө татврын газрын бодлогын дарга марга янз бүрийн ирээд хилцүүлэгт орж байхдаа хэлжсэн. 2 тойлон гаргадаг компани байхгүй гэдэг. Тэг байхгүй бол би үсээ усъя гэд би зөвлөлт хэлээд. Захын газар байгууллага руу орлоо. За танаа хил дээр төлж ийн гэж асуухад ойлгомжтой байгаа. Ерөнхийдөө бол тийм. Одоо яг харахгүй төлгүүг нь яаж чадахгүй төлгөөг нь ингээд дарамтлаад идэг. Тийм нэг гаж ингээд татврын дарамгуул гэдэг хоёр систем яг ингээд параллел яваад байгаа хөөхгүй Монгол улс. Тийм болохоор яг улсынхаа хөгжлийг болохоор яг хойш талж одоо системийн авилгал гэж яриад байгаа. Түрүү яг хан гэрэл болохоор яг бодит төр хэлжлээ. Нөөтийн буцаа олголтыг нэмэгдүүлэхийг би өөр нь анхнаасаа дэмждэггүй хүн. Яагаад вэ? Гэхээр нөөтийн буцаа олголтыг нэмэгдүүлнэ гэдэг чинь тансаг хэрэглээг л дэмжиж байгаа хэлбэр байхгүй да. Нөөтийн буцаа олголт чинь бүх шатанд 20% болчлоо гэж бодоход өмнө 10 байсан чинь 20% болчлоо гэсэн. Тэр өргөн хэрэглээний бараа үүтээ их авдаг хэсэг чинь л 2 дахин буцаа олголт авах гэдэг ш. Түүний оронд тэр чинь дэмий байна. Ийм эдийн засгийн сорилттой үе түүний оронд хувь хүний орлогын албан татвар гэж одоо хувь хүний орлогын албан татвар буюу одоо цалингийнхаа 792 мянган төгрөг төөс доош хэсэгт нь хувь хүний орлогын албан татварыг тэгэлчихъя л гэдэг байхгүй. Санаа. Энэ юу вэ гэхээр хөдөлмөрлж байгаа хүнийг дэмжиж. Хөдөлмөрлж байгаа хүн бүрийг 3 саяын цалинтай хүн 792 мянган төгрөгөөс хувийн орлогын төлөхгүй байя л гэдэг байхгүй. За, ийм нөхдөд монголчууд юм их маш амархан мартдаг. Оюун эрдний засгийн газар огцорхоос хэдхэн хоногийн өмнө татврын тухай хуулийг их хурлаар оруулнаа гэд амлаж ирсэн. Алга болсон. Зандан шатрын ерөнхий сайд болсон. Юу гэж хэлсэн бэ гэхээр намаа ерөнхий сайд байх хугацаанд энэ улс оронд ямар нэгэн татвар шимтгэлийн хувь хэмжээг нэмэхгүй гэсэн. Танаа санаж байна уу? Яг тэгж хэлжсэн. За одоо учрал гэдэг энэ залуу ерөнхий сайд гарч ирээд энэ одоо багц хуулийг өргөн барьж байгаа. Гэтэ маш удаж байна. Энэ бол ингээд нийгэм хүлээлттэй байдаг боловч 10 жилийн өмнө ч хүлээлт байсан, 5 жилийн өмнө ч байсан. Ерөөсөө шинжлэхдэггүй. Одоо нэг юм өргөн барьсан боловч энэ хуулийн чухам юу байгаа юм? Энийг улс төрийн намууд дэмжих юм уу? Гол нь яг энэ хуульч амьдрал дээр бодит амьдрал дээр хэрэгжих ёстой шүү дээ. Нөлөөг өгөх ёстой шүү дээ, тий. Тэгэхээр би юу гэж асуух гээд байна гэхлээр 27 он болон 28 оны сонгуулийг бол энэ улс төрчид бол намууд харж байгаа. Магадгүй энэ хуулийн төсөлч гэсэн үнийг дагаж явахыг өгөөсгүй би хардж байна. Зүгээр яагаад энэ хууль ийм жоохон анханаас юм хуутуутай гэдэг юм уу те энэ иргэн аж ахуйн нэгж энэ хуульч итгэхгүй байгаа байхгүй. Би тэрийг л танаас асуугаад байгаа. Яг ер нь нөгөө нэг хувь хэмжээ бол сонирн биш байж магадгүй. Хамгийн хэцүү юм нь бол ерөөсөө энэ татврын систем тогтолцоо гэдэг чинь яаж явдгийг гэдэг чинь ерөөсөө манад байхгүй болчиход шүү дээ. Ерөөсөө тэр татварууд бол зөвхөн тэр дарга нарт хэрэгтэй одоо тэнд байдаг авилгачдыг тижээх зориулагдсан тийм одоо машин болоод хөрцсөн байхгүй манад. Тэр хөгжил энтриг ингээд аваа явдаг тэр улсын төсөмсүү тэгэнгүүтээ бүгдээрээ айлгаж эхэлдэг одоо. За наа татврын хөв хэмжээг чинь жаахан бууруулчвал одоо бараг л энэ улс чинь сүрх гэдэг байна. Багш эмчий чинь цалин өгч чадахгүй, тэтгэврийг чинь нэмж чадахгүй гэл ингээд айлгаж эхэлдэг. Ерөөс ингээд айлгаал орон нутгийн төсөв чинь тасрах гад тасарна штэ. Одоо та нар яах юм? Бараг л Монгол татвар бууруулна гэд хэлчихвэл бараг л Монгол улсын эсрэг юм ярьж байгаа хүн шиг одоо нэг тийм хуучинсаг одоо тий социалист сэтгэлгээтэй тэгээд тэрүүгээр ингээд барьсан. Энэ яг үндсэндээ бол яг манай ажиллаж байгаа татврын систем бол би ерөөс энэ зүгээр одоо бусад улс оронд байдаг шиг тийм татврын систем биш болчиход байна. Энэ зүгээр ерөөсөө нэг авилга угсардаг, данхар төрийг угсардаг зүгээр нэг юм машин болцсон. Тэр төлж байгаа хүмүүсийг ингэж одоо айлгадаг. Тэ? Төлөхгүй байгаа хүн нь бас хуулийн хариуцлага руу очдог ингээд улсаараа шоронжох гээд шүү дээ. Нэг ийм юм бол явчихлаа. Тэгэхээр энэ өөрөө ярьлаа шүү дээ. Сая 3 ерхий сайд амлаад ерөөсөө хинч одоо ажил хэрэг болохгүй байна гэдэг. Тэгэхээр энэ дээр ерөөсөө тоо хардаг. Би дандаа тоо харж ярьдаг. Тэгэхээр эдгэрт бол одоо
ард түмний жижиг дунд аж ахуй нэгжийн энэ дарамтыг одоо бууруулах гэсэн хүсэл нэг ширхэгч байхгүй гэдгийг би тоогоор хэлэх гээд байна шүү дээ. За аж ахуй нэгжийн орлогын албан татвар гэж нэг том татвар байна. За энэ аж ахуй нэгжийн орлогын албан татвар 3 том сектор төвлөртэй. Тэгэл энэ 3 сектороос авчих юм бол тэрмүү ард түмэн жижиг дунд аж ахуй нэгж яах вэ гэдэг ийм байдал харагддаг байхгүй. Энэ сангийн яам дээр ч бас би харагдаж байгаа байх гэж бодож байна. За тэгэхээр хамгийн том нь юу гэдэг юм гэхээр уул уурхай. Аж ахуй нэгжийн орлогын албан татврын 50. За дараад нь энэ банк санхүү 20%, 70. За дээр нь одоо энэ том импортлогчнор нэг 15. Тэгэхээр цаана нэг 15% нь л одоо юу гэдэг жижиг дунд аж ахуй нэгж одоо иргэдээр ирж байгаа. Тийм учраас энэ хуулийн төсөл өргөн барьж байгаа. Энэ одоо ярьж байгаа хүмүүс нь тэр мө 15%-ийг тоохгүй шүү дээ. Энэ 15 чинь одоо баг тоо харагдварч маш хүнд байгаа байхгүй. Энэ хүмүүстэй амьдрал хүнд байна гэж хэлээд байдаг. Гэтэл нь шүү дээ. Эдгээр энэ 3 дээрээ л одоо гол анхаарлаа тавиал одоо юу гэдэг юм буцаан олголт татвар төлөгчдийн мөнгөд одоо нэг хөнгөлтөө зээл мэйл өгөх энэ 3 секторт л өгнө. Нөгөө 15 бол өстой бар хамаа алга яаж орилж ирсэн яаж амьдрал нэгцүү байжсэн ч хамаагүй шүү дээ. Тэр энэ ойлгомжтой байна уу тоог харахаар ерөөсөө л энэ 3 сектор руугаа мөнгө оруулаад нөгөө нэг мө 15%-ээс чинь арчин хуу татаад авсан мөнгөө одоо том одоо банкнд одоо хөнгөлтөө зээл одоо нөгөө янз бүрийн одоо татаас матаас бүгднгийн одоо энэ дээдлийнхаа нөгөө уул уурхаар өгч шүү дээ том импортлогч руугаа. Тэгэхээр чи эдгэрт бол ямар ч сонирхол байхгүй. Энэ жижиг дунд аж ахуй нэгжийн энэ дарамтыг бага болгоё, ард түмнийхээ энэ нуруунд дээр өндөр татварын дарамтыг бага болгоё гэсэн ерөөсөө хүсэл байхгүй. Энэ 15%-аас арсын хуу татаад эдгэртээ багасаа мөнгө өгөөл тэгэл эдгэр чинь мэдээж одоо юу гэдэг нь хөнгөлт өглөө гэдэг чинь тэр их олон мөнгөний чинь ард бол дандаа авилгал явж идэг байхгүй. Ерөөсөө л юм. Тэгэхээр эдгэрт ямар ч сонирхол байх. За мөн нэмэгдсэн үрдэхийн албан татварын босго 50 сая байсан. Энэ 50 саяын босгыг бол бид 400 сая төгрөг болгож 23409 нөр төлөгчийн бизнесээ өсгөх шинэ орон зайг одоо үүгээр нээж өгч байна. Ингэснээрээ бол 400 мянган төгрөг 400 сая төгрөгийн босго тавьснараа нөөд одоо суудхан төлөгч тооцохгүй гэдэг ийм өөрчлөлтийг бол оруулсан. За мөн энэ татварын хуулиар бол өртөө татвар төлөгчийн дансыг татварын байцаагч бол шууд битрэмжилдэг байсан 100%. Одоо энэ тохиолдолд бол өртөөж байсан, нийгмийн даатгалын өртөөж байсан, татварын өртөөж байсан, татвар төлөгчийн дансыг бүтэн хаахыг нь хориглоод орж ирэх мөнгө хөрөнгө 20% дансанд нь үлдээж байна. Ингэснээрээ цалин хөлсөө тавиад доктортой үйл ажиллагаа явуулах ийм өргөн боломжийг бас нээж гинэ гэсэн. Авж ийн гэсэн шүү дээ. Тэгээ мөнгнүүдээ аваад яаж одоо өөрсдөө буцаж хэрэглээд байгаа талаар. Сая бол амар том жишээ гал. Ундрам сайд 250 тэрбум төгрөгийг аялал жуулчлалын одоо салбар руу төсвөлөөд за одоо хөнгөлтөө зээл болно гэж 6% зээл 250 тэрбум төгрөг. За энэ жил хэдэн тэрбум чинь сая одоо аялал жуулчлалын сезон эхлээл хавар болонгууд нөгөө 5 сар нүүдэн кампууд нь гарч ирэл. За тэгээ материал бүрдүүлэх боллоо. Тэгсэн чинь та хэд харсан мэт сая ахаал нөгөө баян дарга нарын компаниуд орсон байна шүү дээ. Ерөөс. Тэгэхээр ингээд нөгөө төр бол энэ юу гэдэг ингээд нөгөө за ингээд дэмжин одоо эдрийгээ дэмжин энэ байгууллагуудаа дэмжин гэдэг ингээд нөгөөдөл нь баярлал ингээд алгаа ташаал. За зээл өгөх нүг гэсэн. 7 тэрбум хүртэлх төгрөг жилийн 6% хүүтэй аялал жуулчлалын бизнесийг дэмжихээр төр батлаад өгч. За ингээд тэрэн дээр requirement тавиад одоо арилжааны банкар дамжуулаад өгсөн юм шиг байна лээ. Мэдгүй ахаад тэрийг хин төрүүд сонсч ийн гэхэлэр энэ дарга нарын одоо энэ баталж байгаа хүмүүсийнх нь хажуудлынх нь чихнүүд сонсож байгаа. Эдгээр чи мэдээлэлээрээ нөгөө хамаатан саатан дүү мөнийхээ хамаат хийх байгаа. Бүх дарга нар маань бүгдээрээ тэрэлж мэрэлж энэ тэдгүү амралттай. Манай баячууд нэг ч ширхэг орон нутгийн кампууд аваагүй. Нэг ширхэг одоо яг бор зүхээр явж байгаа хүн аваагүй байх. Би бол хардж байгаа. Тэгээд дахиад жилийн 6% одоо хувийн хүүтэй 7 тэрбум төгрөг, 3 тэрбум төгрөг, 5 тэрбум төгрөгүүдийг тэр олон компаниуд бүгдээрээ авчээ. Дахиад бидрийг одоо энэ мөнгөөрөө яг зориул дээр нь хэрэглэхгүй шүү дээ. Мэдээж одоо аль жуулчлал багассан байгаа. Дахиад хүүгийнхэн зөрүүгээр бонд аваад бидний татвар төлсөн. 3% тэр чинь хөнгөлтөө зээл аваад чамд 18% өгдөг байна. Тэгээ сууж байгаа. Тийм. Тэр ийм л заваа юм орж ирж байгаа. За энэ дэр жишээг хэлчихлээ. Баярлалаа. За хувийн дээр одоо энэ шинэ өөрчлөлтөөр 2-3 юм орж ирж байгаа. Хамгийн гол нь юу гэхээр хувь хүний цалин дээр 792 мянган төгрөгийн цалинтай усуудыг жилийн эцэст нь хөнгөлнө гэдэг. За тэгээд энэ дараа нь буцаалтаар заавал нөгөө хүмүүс тайлангаа хийн. Тэгээ буцаалтаар энэ мөнгө аавна гэж байгаа. За энэ нэг нь за дараа нь
1 тэрбум хүртэлх орлоготой аж ахуй нэгжүүд хялбарсуусан гороонд бүртгүүлээд 1% татвар төлнө гэж байгаа. Энийг аюу сайхан рекламдж байгаа. Тэгвэл уучлаарай энэ рекламдах юм ёстой биш шүү заяа. За шууд одоо энэ дээр хэлчихэд яах вэ гэхээр одоо арга хүүхний орлого хөсөлт өгөөд хэдэн төгрөгийн орлоготой 1% татвартай байгаа. Тэнгуутаа энийг нэр тэрбум болгож хэмжээ гаргаж ирснээр аюу гой горим морим гэж ярихгүй. Энийг бол энийг шинжилэл гэхгүй юу босготоор болгож өгсөн гэсэн. За тэгээд үйл хөдлөлийн орлогын албан татварыг 2% чөлөөс ингээд за энэ 3 гол юм дээр поинтлээд хэлүүлээ ярилцчих. За 792 мянган төгрөгийн цалиа аваад Монгол улсад амьдарч байгаа хүн гэж бол байхгүй. Нэг сар. Тийм шүү дээ. 26 мянган төгрөгийн бэд. Одоо өнөөдөр гараад гуйлаш за мантун бууз хуушур 2500-аас 3000 төгрөгтэй баг. Тэгээд 792 мянган төгрөг аваад өстэй доод хэмжээг хэлээд авах байна. Яг гоо энэ хэд маань өөртөө ер нь тэгээд байгаа бол тэр сангийн амных нь өөртөө 792 мянган төгрөгийн цалин авах хэрэгтэй шүү дээ. Яг үнийг хэлэхэд тий сангийн амныхан та нар 792 мянган төгрөгөө аваад амьдрах уу? Та нарыг амьдрч байгаа бол бид нар бүгдээрээ тэгж амьдрий. Нэрийн гэсэн хараа хэдүүдээ эхлээд шалтгааныг авчи заяа. Яагаад эдгээр 792 гэдэг тоо гаргаж ирсэн бэ гэхлээр заяа. Эдгээр айгүй муухай байхгүй юу? Өнөөдөр 792 мянган төгрөгийн цалинтай байхгүй бахны юм тоо гаргаж ирж байгаа үстэй хөдөлмөрөөснөө доод хэмжээг. Энд чинь яаж байгаа вэ гэхээр одоо хараа компаниуд чи яадаг вэ гэхээр ихэнх ажилчдаа хизээч үндсэн цалингаас нь нийгмийн даатгал төлөвлөдөггүй байхгүй юу дээ. Тэгээд бүгд 792 доо авчиж шидчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи энэ ч хараа нэг талдаа яаж ийм гэхээр нөгөө иргэндээ мангар охиролтой байхгүй юу. Энэ 792 болгох нь энэ хүн чинь дараа нь өндөр цалин нөгөө зээлэнч хамрагдчих чадахгүй, зээлч авч чадахгүй, визэнд зорж чадахгүй тэр 792 юу ч болчихж байгаа байхгүй. Тэгээ энийг дэмжсэн ийм хууль гаргагдчихаг буруу байхгүй. Хууль бус үйлдэлийг дэмжиж байгаа. Тийм, хууль бус үйлдэл. Тэгснээс энэний оронд яах ёстой вэ гэхээр одоо энэ шинэ гэрэл эдийн засгийн нөгөө нэг санаачилсан нэг хоотыг нэг хөв болгоод өгөөч гэдэг юм дээр поинтлаад нэг хөв болгоцсон болгочвол юу үүсэх вэ гэхээр нийгмийн даатгалын 11.5% татвар үүснэ цалин дээр нь. Тэгэхээр компаниуд хувьхан хоорондоо юу гэж гэрээнд хөдөлмөрийн гэрээндээ юу гэж хийхээр би энэ үндсэн цалингаас төлмөр байна. 11% татвартай юм чинь би одоо ирээдүйд хүнтэй суун, хүнтэй гэрлэн, зээл авна. Ингэж явах юмыг гоё ийм систем гарах байсан юм ингээд 792 мянган төгрөг цалинтай хүн гэдэг ийм доромжилсан юм гаргамаар байгаа. За оноо юу гэж бодож байна? За ерөнхийдөө би түрүүн системийнхаа талаа, авилгалын талаараа юу ярих гэдэг. Одоо Францыг болохоор ч Макрон гэд ерөнхийлөгч удирж байгаа. Тэр хүмүүс социалист хүн. Германыг удирдах байгаа канцлер Шольц болохоор ч бас социалист хүн. Монгол тий. Тэгээд нэг хин Монголыг удирдах байгаа Нэм осрын учралд Ухнагийн хөрс хоёр ч бас ялгаа авахгүй социалист хүн. Социалистууд одоо ардсан нийгэмд яаж нийгэмчлэх бодлого зохион байгуулдаг вэ гэж нэгдүгээр сая бидний яриад байгаа татвар. Нөгөөх нь инфляц. Хөрөнгийн үн цэнийг унгахын тулд яг инфляц өндөр байж яах нь төсвийн орлого нэмэгдээд тэр нэг 6 их 80-ийн төсөв маань яг 36 их 80 томрох боломжийг олгодог. Инфляц байж л болно. Тэрнээс инфляц огт байхгүйсэн бол тэгж томрох. Тэд нар хүсээд тэд нар боломж байхгүй. Бас мөнгө нь байхгүй. Инфляцийг байж тэгээ ард түмний нэг үн хөрөнгүүдийнх нь үн цэнийг унгааж иж. Тэгээд хоёрдугаарт болохоор чинь татвар. Татвараа яагаад эдгээр чинь сая одоо зүгээр гал унтраах маягтай л татвар хийж байхгүй. Би чамд одоо ингэж тусалж байна. Би чиний амь насыг аварж байна. Учир нь бол Нэм осрын учир бол би бол Есүс Христос болцсон байна. Чинийг бодоорч тэр татвар төлөгчийн амь насыг ингэж аврах гад байна, туслах гад байна гэсэн тиймэрхүү. Тэрнээс биш энэ болохоор чинь ямар нэгэн систем одоо тэр чинь 50 сая ч бай, 400 сая ч бай. Энэ болохоор чинь өөр нэг хуу хэмжээ тооцохгүй. Бид нар чинь хөнгөлч хилэлтээр ингэж яваад ах юм бол яг татварын тэг хуу хэмжээг мөрдөх хэрэгтэй байхгүй юу? Хүү хэмжээг мөрдөхгүйгээр бид нар ингэж яваад байгаа. Одоо ингээд Монгол улсын нэгтлэн бодлого бүртгэлийн тухай хуулийг аваад үз. Ингээд 40 курсавын работ шиг амар зузаан байгаа. Оросын холбооны улсын нэгтлэн бодлого бүртгэлийн тухай хуулийг аваад А5 шиг ийм жоох юм бидэх байхгүй. Ерөөсөө хитгэн залт 3-4. Энэ үгсгүй. Энд чинь өөрөө просто бүрээхараад тахгүй. Ерөөсөө төрийн хүнсгэл яваад байгаа. Монгол улсын засгийн газар татвар нэмэх тухай боддог. Яаж энэс хэн татвар төлж тэрнээс яаж хун амрах тухай боддог. Хэний татварыг яаж хөнгөлөх тухай боддог. Маш ингээнээр ирэх юм бол бага орлоготой, дунд орлоготой иргэдэгээ хэрхэн амьдралын түвшийг сайжруулах уу? Хэрхэн халаасан дэх орлого нэмэгдүүлэх үү нэгч бодлого байдаг. Тийм учраас энэ хууль бол магадгүй өнөөдөр таны 100 мянган төгрөг төлж байгаа татварыг чи 90 мянган таны халаасан төлдөө л гэж. 200 мянган төгрөг төлж байгаа түүний 180 мянган таны халаасан төлдөө гэж. Маш ингээнээр ирэх юм бол Монгол Улсын засгийн газар сүүлийн 10 жил хэзээ татвар төлөгчийг нэмэгдүүлэх тухай бодлого байгаагүй. Татвар төлөгчийг яаж бууруулах вэ? Татвар төлж байгаа хүмүүсийг яаж тамлан зовоох вэ? Яаж яруу тодор тэднийг хамаг юмын хуу хамхуу гэдэл бодлоготой байсан. Энэ хуулийн төсөл бол өнөөдөр иргэдийн бага дунд орлоготой иргэдийн болон нийт иргэдийн олж байгаа орлогыг илүү ихээр
орлогыг хамгаалах буюу нэг талаасаа халаасан дах орлогыг илүү нэмэгдүүлэх юм л хөл үзэл. Маш ингэнээр ирэх юм бол. Өнөөдөр бидний төлж байгаа 100 мянган татврын 90 мянган танд үлдээ гэж. Энэ эргээд өнөөдөр энэ бол ингээд одоо улсын хүндрэл учруулна гэж үгүй. Энэ одоо хэмнэгдэж байгаа татврын мөнгө эргээд зах зээлд нийлүүлэх. Одоо ингэж байгаа юм. За би нэг орон сууц судалж авлаа манай гэр бүл. За. Тэгээ би тэрийг 2% үйл хөдлөлийн татваргүй зарахын тулд 5 жил амьдрах болчиход байгаа байхгүй тэр үндэ. Одоо энэ өөрчлөлтөөр нь. Би яга 1 жилийн дараа шилжиж болдгоо юм. Тэгэхээр би нэг жилийн дараа шилжихээр бол нөгөө авсан байраа зарвал би 2% одоо үйл хөдлөлийн татвар төлөх гээд байгаа байхгүй. Яга тэр 5 жилийг 1 жил байлгаж болдгоо нэ. Яга заавал 5 жил амьдруулах гээд байгаа. Нөгөө тэр 792-ийн хөнгөлтийг жилийн эцэст хурааж агаад авах юм гээд. Гэхдээ заавал тайлан илгээд. Одоо сая хүн ТТ06 тийм тайлан E-tax гэдэг нэг тийм баланс систем рүү орж бүгдээрээ илгээх гээд байгаа байхгүй юу. Тэрий чинь уг нь бол яг тухайн хүн өөрөө үйл ажиллагааны нэмэлт орлого олдоггүй бол тэр бүх одоо нөгөө юу н татагдаад очсон байгаа шүү дээ. Суутхан төлөгчсэн, ажил олгож байсан. Аль хэзээний татврын систем. Зөвхөн үйл ажиллагааны тайлан гаргадаг хүмүүс л тэр конопыг одоо үйл ажиллагааныхаа орлого зарлагыг баримтаараа бүтгэл дараагаар ягаад дахиад нэхэд байгаа юм тийм дахин одоо надаар нэг юм хийлгэх гээд байгаа байхгүй. Тэгээ тэрийг хийгээг бол би тэр хөнгөлтийг авахгүй шиг байгаа юм. Одоо нэг ягаад гэвэл тэр иргэнийг нөгөө нэг өөрийнх нь хүсэлтээр гэдэг шиг тийм ээ. За тэгээ бас тэр нөгөө 1 тэрбум босго тавьсан байгаа юмдаар үйл ажиллагааны орлогоосоо 1% татвар төлөх 1 тэрбум төгрөгийн борлуулалттай хүн заавал татврын албал хүсэлт хийх болчиход байгаа байхгүй 12-31-ний дотор одоо ч байгаа. Гэхдээ ягаад иргэнэ заавал ингэ нэг чи надад ирж асуугд те тэгээ би чамайг бодож жогоод зөвшөөрөх үгүй юу? Та нарын зовлон шаналыг харж тэгээд таашаал авах. Заавал надаас нэг юм юу авах гэдэг шүү дээ. Маасо тийм засаглал байж болох уу? Одоо шинэ гэрэл эдийн засгийн үг дээр нэмж хэлж байна. Одоо бид нэг ингээд тэр юмуудыг суудагч авлаа. Илгээл одоо тэг хөнгөлч хөлөөлт ярьлаа. Тэг хөнгөлч хөлөөлтөнд ингээд илгээд хамрагдахаар чи яах нь вэ? Хамрах ёстой нийт иргэдийн 10-аас 20% нь хамрагдав. Үлдсэн 80% нь ерөөсө шууд хаягддаг байхгүй. Би яагаад түрүүн татврын тэг хэмжээ яриад байна шүү дээ. Тэр байх юм бол яг 100% хамрагддаг байхгүй. Энд чинь алгадчихсан буюу тэр татврын байцаагчдыг хэн ойрох юм? Системийн авилгал гэж ерөөсө энийг хэлээд байгаа байхгүй. Хэн тэр одоо эсвэл би одоо ТТ06 ч юм E-tax системийг би одоо чижээр мэддэг болохоор чи эсвэл надтай ойрхон ч юм уу те. Тэр нөхдүүд хамрагдахаас биш одоо жирийн явж байгаа нөхдүүд тэрийг хамрагдаад авах ямар ч боломж байхгүй. Яг сая шинэ гэрэл судлаач бодлоо яг л гоё үнцгий болж. Хувь хүний орлогын албан татвар ярьж байгаа шүү манайхаа. За хувь хүний орлогын албан татврыг өчтөр бас юун дээр чуулган дээр сангийн яамныхын тайлбар өгч илээ. Та одоо ингээд хараач жил ирэх тутам хувь хүний орлогын албан татвар чинь өсөж байгаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол энэ бол боломжийн хэмжээнд байгаа шүү гэж тийм одоо тайлбар өгч илээ. Тэгэхээр энэ дээр би юу хэлэх вэ гэхээр хувь хүний орлогын албан татвар жил бүр өсөж байгаа боловч энэ юу гэдгийг сонгуулийн өмнө одоо төрийн албан хаагчдыг 2-3 удаа цалингийн нэмлээ. Тэгэхээр чин тодорхойш нэмэгдэх нь нөгөө талд нь тэтгэврийн ахмадуудын тэтгэврийг бас тодорхой хэмжээнд ингээд нэмлээ. Энэ дүн чинь ингээд өсөөд цаашаа инфляцийг өдөөдөг байхгүй юу? Инфляцийг өдөөдөг. Тэгээд яг авж байгаа мөнгө нь юу гэдгийг одоо хувийн орлогын албан татвар өндөр харагдаж болно тийм үү? Гэхдээ энэ төрийн хийсэн энэ балаа юм чинь хувийн хвшлийг өөрсдийн татаад унгачдаг байхгүй. Хамгийн гол нь эдгэр чи ингээд бодоо болоод шүү дээ. Тэд нар яах гэж ийм арга хэмжээ авч ийн гэхээр өөрсдөө их хурлд гарч ирэхийн тулд энд ийм арга хэмжээ авч байгаа юм. Хэд удаа 40% төрийн албан хаагчдын цалин нэмсэн. Өнөөдөр Монгол төрийн албан хаагч 270-80 юу шүү дээ. Төрийн өмчт компани одоо хүмүүсийг нэмэхээр чинь 220 дээр даалгадаж 290 болсон. Гэх мэтлэнгээр ингээд буруу бодлого нь эргээд аж ахуй нэгж дээр ард түмэн дээр тусаад байна гэдгийг би их олон жил ярьж байна л да. Тэгэхээр одоо юу гэдэг сангийн яамныхны яриад байгаа шиг одоо хувь хүний орлогын албан дотроос та маш сайн одоо амжилттай одоо явж байна. Энийг одоо наас цааш болох шаардлага байхгүй. Өсөж чинь гэдэг дүн бол худлаа юм аа. Цаана нь одоо инфляц өсөөд ирэхээр ард түмний нөгөө авж байгаа цалин хэвээрээ явж байгаа шүү дээ. Тэр чинь нэг талх хоёр талх авдаг байсан бол нэг талх аваад одоо худалдан авах чадвар нь улам муудаад байгаа гэдгийг энэ төрийн огт ойлгохгүй байгаа байхгүй юу? Одоо ийм л юм хэлсэн. Сүүлийн 10 жилд төсвийн орлого 6 дахин өссөн гэдэг чинь одоо
иргэдээс авч байгаа татвар бас адилхан 6 дахин өссөн байгаа байхгүй. Гэтэл дундад цалин өөрөө 3.5 дахин л өссөн байгаа байхгүй. Ерөөсөө одоо статистикээс харахад. За тэгээд яг одоо үйл ажиллагаа явуулж байгаа нэг 100 хэдэн мянган компани байгаа тий. 120 мянга. Тий. Энэний 87% нэгээс 9 ажилтнтай жижиг жидүүнүүд байхгүй юу? За тэдний сарын дундад цалин сая 26 оны эцээр 1.7 сая төгрөг л байхгүй юу? Нэрлсэн дундад цалин шүү дээ. Одоо эндээс нөгөө нийгмийн даатгал, хөвгүний орлогын албан дотроо бүгдийг одоо суутгах нэг хэсэг дундад цалин. Тэгэхээр ийм үед одоо нөгөө манай сангийн яам засгийн газрынхаа одоо ингээд энэ хөвгүний орлогын албан дотор манайд окей байгаа гэдэг байгаа бол үнэхээр бодит амьдралаас холоо байхгүй. Харин нэг хөв болгочих юм бол одоо тэр олон тийм балаа хөнгөлт чөлөөл заавал тэр нэг захиргааны байгууллага руу хүсэлт илгээдэг юм байхгүй болох байхгүй юу. Тэгээд жинхэнэ хөдөлмөрлж байгаа хүмүүс нь өөрсдийнхээ одоо тэр хөдөлмөрийг үр шимээ 100% хүртдэг. Одоо манайхан татврын дарга нар чинь хаашаа явлаа? Дарга нэгдсэн амраад. Дубай явчихсан. Бөмбөгдөхөөс өмнө яваад. Тэнд чинь нөгөө хоот нь 1%, нөөт нь 5%, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь 9-10% л байгаа шүү дээ. Тэгэл ерөөсөө хөрөнгө оруулалт татдаг нээлттэй ороо ажиллаж хөдөлмөрлж чадж байгаа хүмүүсийг л ингээд дэлхийд нийтээс урддаг. Манайх болохоор юу урах тэгэл дотроо жаахан хөдөлмөрлөх гээд хичээж байгаа залуучуудаа ингээд баг гатгашаа хөөж штт бодлохоор. Хоолны үнэ нэмж чаддгүй, түрээсийн үн өндөртэй. Ер нь үд хаалгаан барихад айгүй ерөөсөө амархан байна. Одоо бараг тим дээрээ тулж байгаа нь өрнөөс өрний хооронд одоо махан зээлж аваад махныхаа мөнхийг гаргаж өгч чадахгүй явж байна. Улсууд одоо өдөрт манайх нэг 100 хуушур идэгээс л одоо нэг 40 хуушурн дээр 2500 төгрөгөөр хүн хуушур авч идэж чадсан байцсан биш хэрэг. Юу порц хоол өдр бол ярилтгүй болсон минийхүү. Тэгээ бид хэд үнэ нэмж чаддгүй улам хуушур авч идэж чадахгүй улсууд чинь хаалны тийм порц хоол бүр авч идэж чадахгүй. Одоо тэгээд ингээд хаачгаж чадахгүй. Ер нь хаалгаан барихад чихтийг амархан байна. Тэгээ нэг тэтгүүрээ нийлүүлж ээж нэг юм түрээсээ өгдөг ажилтай. Тэгэл бус нь дандаа зээл өөр. Ерөөсөө өрнөөс өрний хооронд ингээд давхралцаа одоо ингээд л явж байна. Мах арай л хэцүү байна. Бид нар 11 мянгатай авдаг байхад бол бас учиртай байсан. Улсуудад ч бас нэг өдрийнхөө хоол моолыг орж ирээд идчихдэг гэдэр байсан. Одоо бол үгүй тийм юм ерөөсөн байхгүй. Манайх ч одоо 13-4 жил ингээд одоо ямар ч хэсэ ажиллал болоод ирсэн. Одоо бол ер нь ажиллахад хэцүү цалин мөнгө өгч чадахгүй байна. Хамаг юм нь одоо бүх юмныхан гурил махнаас гадна гурил мөрөл будаа ер нь нэмдэг юм байхгүй ш. Орж ирээд байгаа засгийн газар орж ирсэн 792 мянгаыг байна шүү дээ тийм үү. Энэ тоог нь баллуурд чаяад энийг сая 500 болох хэрэгтэй байхгүй юу. Тэр сая 500 мянган төгрөгийн цалинтай улсуудыг бол хөнгөлт тэр татвараас нь хөнгөлж өгвөл арай наалтцтай байгаа зү. Сая 500-гээд ороод ирэхээр ер нь зээл авах хэмжээний болж эхэлдэг байхгүй. Тэрнээс доош бол зээл авах хэмжээ нэрээсээ болохгүй. За тэгээд одоо хэдүүл харин яг энэ хоотын яг өөрчлөлийн 702 дээр миний санал бодол энэ байна. За юу. За тэгээ одоо хэдүүлээ 1 тэрбум болох гэж байгаа дээр нь дахиад нэг газ хэд жоохон юм ярьчаа. За би өөрийнхөө сандаар өгөхөр за 1 тэрбум бол ер нь бол боломжтой хэмжээ байгаа даа. За тэгэхээр 1 тэрбум хүртэл борлуулалттай орлоготой болонгуудаа тэрбумаас дээш бол 10% татвар төлөх гэдэг байгаа байхгүй юу. Тэрбум дотроо тухайн жилд бол 1% татвар төлнө. Ингээ байж итл яасан бэ гэсэн чинь одоо нөгөө 50 сая болоод ирэнгууд шууд нөөт төлөгч болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр одоогийн энэ хуулиар бол 400 сая болгоод нөөт төлөгч болно. 400 саяас дээшээ болохоор 10% бол нөөттэй болоод ирлээ шүү дээ. Тэгсэн чинь тэр бумын орлоготой орлогын албан татвар нь тусдаа татвар, нөөтийн тусдаа татвар байхгүй. Тэгэхээр ер нь бол нөөтийн босхийг 400 сая биш 1 тэрбум болгоод орлогын албан татвар 1 тэрбум болгоод ийм дэргэд байх хэрэгтэй байгаа даа байхгүй. Тэгэхээр эдгээр хагас дотоо 400 гэж яах нь нөөтийн босхийг ингээд барьчаад байгаа байхгүй. Мөрийн хөтөлбөрөөр нөгөө 24 оны мөрийн хөтөлбөрөөр. Яг нөөтийн босхийг яг нэг онлын хөвд судлаад томьёолол гаргасан 2023 оны босхоор 398 сая гарсан байхгүй 23 он. Тэгэхээр өнөөдөр 2026 он. Тэгэхээр энэ босго өндөрсөх боломжтой гэсэн үг байна. Тэгэхээр би болохоор энэ 1 тэрбум байж болж байна. Одоо хязгааргүй байсан юм 1 тэрбум байж болгож харин нөөтийн босгын бас 1 тэрбум болох хэрэгтэй гэж үзээд. Бизнес эрхлэгч юу ямар худалтай байдаг? Хууны орлогоос нь мэдгүй би одоо гайхаад байна л да. Сая 500 мянган төгрөгийн цалинтай тэгээд дээрэс нь энэ дээрээс татвар авахгүй гэхэлэр бас одоо боломжгүй л болох гэж байна. Одоо юм хүмүүс ягаад барилга дээр ажиллаад идэв гэж би боддог байхгүй. Барилга дээр нөөт өгөхгүй, ямар ч татвар төлөхгүй. Тэгээд
Дээрээс нь 150-аас 200 мянган төгрөгийн цалинтай байгаа шүү. Ур чадвараас нь шалтгаал. Дандаа залуучууд тийшээ ажиллаж байгаа. Эрэгтэйчүүд ер нь бүгд тиймэрхүү ажлыг хийж байгаа. Тэгээ одоо жолооч молооч нар бол одоо би жишээлбэл ингээ энэ дээр зүгээр яг ингээд компанийн хамт олонд хэлэхэд бол манай компанийн та нарт өгж байгаа цалин гэж 46-аас 50% нь улс авчдаг шүү. Тийм учраас сайд баг авдаг шүү. Шүү бараг л тэгж хэлнэ. Нэрэнгээс шууд шудрах тийм л 46-аас 50% нь ерөөсөө улс авчиж байгаа. Нөөд нэг би өмнөөс нь бас ахаад төлж байгаа. Тэ одоо нөгөө давхар төлж байгаа. Тэ давхар төлж байгаа. Хүн амын орлогын албан татвар гээл тэгэхээр надад бас ингээл за яг 10% одоо ингээд манайхаас бол 10% авч байгаа шүү дээ. За бэг ав 10% авах яшиг ядарга. Бусад татварууд нь амар хэцүү байхгүй. Ер нь бол тий. Хүн амын орлогын албан татвар үнэхээр одоо тэгээ бусад татварууд нь бага байгаад хүн амын орлогын татвараас би ингээ 2 сая 3 сая төгрөг авчихсан 110% нь авал та. Хамаа. Бусад нь ерөөсөө идэж энэ цалин өндөр болоход нөлөөлөхгүй байхгүй. Ингээл багсгаал тэнд нэг нөөт гэж нэг зав ам гарч ирээд өөрөөсөө инфляцтай хаяал. Тэгээ дээрэс нь байгууллагаас одоо нийгмийн даатгалын хэмтгэл аваал тий. Энэ одоо яах гээд идэм. Би бол үнэхээр ойлгохгүй. Хамт тэтгэл дарах юм бооз. Тий одоо тэгээ байгууллагууд одоо би бол ингэж хэлнэ. Одоо манай бизнес хийдэг ах нар ингэж байна. Гэхдээ ханаа чи ингэж банкны хүүнээс доошоо бизнес хийж яах гээд байгаа юм бэ? Наад би үгүй танаа ашиг хийдэг харс хэдүүвтэй гарсан. Нийт мөнгө борлуулалт ингээд ийм ашигтай гарлаа гэдэг. Үгүй наад чи банкны хүүнээс доош юм шүү дээ. Үгүй банкны хүүнээс доош бизнес хийж яах гээд. Бүгдийн зараа зүгээр нөгөө шулдаг банк санхүүгийн газар өгвөл зүгээр сайхан хизээ хэлээд хөвтэйчдэг. Одоо Монгол бизнес их юм төрлөө. Одоо бол би тэгж хэлнэ. Энэ хүмүүс маань ингээд нийгмийн даатгал төлөө манай жидүүгийнхэн дэлгүүр ажилладаг хүмүүс санхүүгийн тайлан майлан тэр ашигтай ашиггүй байгааг мэдхгүй. Би өөрөө тэр группүүд төр байдаг байхгүй. Өдрийнхөө дундаж борлуулалтыг тавьж байгаа л сарынхаа дундаж борлуулалтыг тавиал ингээд шууд постоор тавиал манайхаа ашиг хэд бол ингэдэг зардал гардаг гэдэг. 2 хүн ажилладаг цалин тэдэг өгдөг ашиг нь хэд бол гэдэг ингээд багцаагаар асуудаг байна. Тэгэхээр чи тэр хэд бол санхүү тэр цаана ашигтай ашиггүй байгаагаа мэдхгүй. Ер нь ихэнхэд би бол сая тэр нөгөө 90 мянган байгууллага тэр нөгөө нэг ёстой баг худалч нь 99% нь ашигтай ашиггүй байгаа ажиллаж байгаа мэдхгүй. Тиймэрхүү л явж байгаа. Тэгээ ихэнх нь тийм учраас бол нөгөө нөөт нийгмийн даатгал янз янз юм төлдөггүй. Тэгээд хан төмгийн үгээр нэмээд хэлэхэд чинь сая манай болдоо болохоор сая 792-ыг сая 500 болгоё гэж хэлж штэ тий. Энэ болохоор чинь сая 500 вэ нүү 2 сая вэ нүү 10 сая вэ нүү энэ бол бизнес ямар ч ялгаа байхгүй. Яагаад гэвэл бусад татвар нь тэгж амар нөлөөлдөг байхгүй гол юм. Тийм болохоор чинь тэр нь хувь хүний орлогын өдрийг хэд их фокус гэх юм бол бидний болохоор чинь яг татвар гэж багцаар нь авч үзэхгүй бол нэгийг нь салгаад тэгээд даатгалыг одоо жишээлбэл эндээш гэдгийг болохоор чинь тэтгэвэр, ажилгүйдэл, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн осол гэдэг ингээд детачлаад ингээд аваад үсэх юм бол ингээд утгаа алдчихдаг байхгүй. Бидний олон амгууд яг одоо бид нар ч ингээд яг би тэр нэг Германы дээр нэг Германы тэр статистикуудыг аваад үзсэн чинь ийм юм лээ. Дандаа тэр багцаар нь авч үздэг юм лээ. Би тэгээд ерөөсөө ингэж ерөөсөө ялгадгүй юм байна гэдэг би нэг Германы статистикоос олж харсан байхгүй. Засгийн одолцсон залтай нөхдүүд байгаа. Мессеж авчиж байгаа байхгүй. Одоо эднээс ингэж нэг ганц юм яриад тэрийгээ ингээд ард түмэнд яриад ингээд тархийг угаачдаг. Тэгэхээр одоо багцаар нь ярих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бид нар 792 төгрөгөн дээр маргалдаал тэр тэнэг усуудын гаргасан тэнэг тоондор бид нар тэнэг болж юм яриад байх шаардлага байхгүй шүү. Багцаар нь ярих хэрэгтэй бид нар татврын асуудал. Яагаад ард түмэнд хүн ямар асуудал байна гэдгийг ярих хэрэгтэй болохоос тэр тэнэгүүдийн гаргаж ирсэн 792 1.5 2 болгоё гэдэг ингээ яриа суух юм бол бидний яриа үнгүй болно шүү. За би бас тэмцэгч болохгүй болохоо хэлж ах шиг байна. За чимээгүй мөрөөрөө шүдээ зугаад татвараа төлөөд сайн иргэн байгаа те өөрийнхөө орон нэмрийг оруулаад ингээд явчих гэсэн үнэхээр болохгүй байна. Жил болгон улсаас одоо нөгөө тэрбум 500-аас доош орлоготой буюу одоо босгож байгаа өндөгч байгаа компаниудад нэг боломж олгодог байхгүй. Тэрний үе ихээр татвараа 100% төлчих. За юу 2 сарын 1 гэхэд төлчих. Тэгээд биднэрт чамд буцаад 90% нь олгоё гэдэг байхгүй юу? Яг л та нар жижигхэн байна гэдэг ингээд юм ба. Нэг талаар бол дэмжлэг юм шиг сонсогдож байгаа байхгүй юу? Тэгэнгүүт чи нөгөө компаниуд чинь ашиггүй орлогогүй ч гэсэн өрхий зайлвал ашиггүй ч гэсэн хүн амтнаас зээлээд ингээд татвараа төлдөг байхгүй ингээд урт хормоогоор хот хормоогоо нөхөд төлдөг. Тэгээ 2 сарын 1-нд баахан компаниуд төлдсөн заяа. Тэгсэн чинь за 4 сард буцаалт орох болсон чинь энэ жил юу болсон гэж энэ компаниудыг ингээд бүр зориудаар ингээд засгийн газраас татварын ерхий газраас чиглэл ирсэн гэдэг байгаа байхгүй юу? Наадах татваруудыг нь аваад өөр бусад татваруудынх нь суудгалд суудаг гэсэн гэж байгаа юм. Вау. Өмнө нь тэгдэггүй байсан гэж байна. Тэгээд нөгөө бизнес хийхэд хэцүү болж ийн гээд бахараад байх тусам улам ийм их дарамт ирж ийн гэсэн үг байхгүй юу? Тэр нь мэдгүй хэний захиалгаар юм бэ одоо тий. Тэгээ ингээд
тэнцээ ерөнхий сайданд том бүлт үсрээд идэг. Яг жинхэнэ ажил дээр энэ гарууд нь ингээд зүгээр татврын байцаагч зүгээр өөдөөс загнаал хогчин гэл тэгэл татврын үртэм чинь төлөөч гээд. Тэгээд нөгөө буцаалт хийх хэрэгтэй байсан орлогын албан татврыг нь нөтийнх нь өрлөө шууд шингээгээд авцсан. Дараагийн нэг татвар бол аж ахуй нэгжийн орлогын албан татвар. За одоо Монгол улсд бол ер нь хүний гар дээр цалин тавьж бизнес хийдэг бол өөрөө ял шийтгэл болсон. Тэ ер нь амиа орсноос ялгаагүй. Бараг ер нь тэрийг хийхэ болоод тийм ээ одоо яадгийг гизээ хэлүүднийг халамжаар ч юм уу те сүүлийн улсаас бараг зайлсан ч үлдээтэй байж магадгүй гэж би хатуухан хэлчихлээ л та. Тэгэхээр энэ шинэ өргөн барьж байгаа энэ багц хуулийн дээр аж ахуй нэгжийн орлогын албан татврын хууль ер нь яг ямархуу хувь заалтаар явж байгаа юм бол би сая ингээл та хэдэг ярьж байгаа хооронд ингээл энэ засгийн мэдээ энэ харлаа л да. Тэгэл их л сайхан л юм л бичээд авах шүү. За одоо болохоор манай улсын хараа аж ахуй нэгжийн орлогын албан татвар 0-оос 300 сая орлоготой аж ахуй нэгжүүд 1% татвартай байгаа. Ойсно. 300 сая. За тэгээд 300-аас за юу. Тий. 300-аас 1.5 тэрбум борлуулалттай компаниуд 10% татвар төлчөөд тайлангаа эвтэйхэн аятайхан хийсэн бол 90% буцааж олгоно. Нэг осондоо 0-оос 1.5 хүртэл 1% гэж хэлж болно. Тэгэхдээ бас нэлээд чангалж янгалгал юм байна. Тэг өгнө. За дараагийнх нь болохоор шүү дээ тийм үү. 1.5 тэрбумаас за юу 6 тэрбум хүртэлх ногдуулах орлого гэдэг нөгөө орлогоосоо зарлаасаа гарч байгаа дүн шүү заа юу. Тэр 6 тэрбум хүртэлх ногдуулах орлоготой байх юм бол 10% татвар авна. За тэгээд нөгөө орлогоосоо зарлаа асаад гарч байгаа дүн 6-аас дээш явах нь 25% татвартай байгаа. Яг одоогоор. За тэгвэл энийг одоо саяны өөрчлөлтөөр яаж өөрчлөх гэж нэхээр тий ашиг татврын өмнөх ашиг гэж ирсэн. Манайх татврын дараах гэж яриад байдаг шүү заа. За тэгээд энийг одоо яаж өөрчлөх гэж нэхээр 0-оос 300 саяг хайцсан байна. Энэ хамгийн буруу. Буруудаа айгу эвгүй улсууд тэнд байгаад байна гэж баймаар. Би бүр гайхаад би сургалтын төвөл жижигхэн багш шүү. Тэгвэл энэ дээр алдааг нь олоод байгаа байхгүй. Тэд нар юуг нь харахгүй байгаа. За энийг хэлнэ. За тэгсэн чинь одоо яаж ийна гэсэн чинь 2.5 тэрбум болгож байгаа нэг 90% хөнгөлттэй. 300-аас 1.5 байсныг 2.5 болоод ер нь бол 1% гэсэн үг шүү заа юу. За тэгвэл том аж ахуй нэгжүүд дээр яаж ийна гэхээр 6 саяас дээш орлого 6 тэрбумаас дээш нөгөө татврын дараах өмнөх ашиг дээр нь 25% татвар авдаг байсан да. Энийг дундар нэг интервал оруулж ирсэн байна. Тэр нь юу гэхээр 6-аас 10 дээр нь 15% гээд 10 буруулаад 15-аас дээш дээр нь 25%-ыг оруулж ирсэн гэдэг юм. Тий. 10-аас дээш дээр нь. За ингэж ийм юмнууд оруулж ирсэн байгаа. За энэ дээр миний нөгөө түрүүний хэлээд байгаа ямар алдаа гарч байгаа гэхээр 0-оос 300 саяг хайсан да. Энэ чинь бичлүүд байхгүй. 300 сая гэдэг чинь бичил. Тэгсэн чинь энийг яагаад хайж байгаа гэсэн чинь нэг хувь хүний орлогын албан татвар дээр хувь улсуудаа бизнес эрхлэгчтэй 0-оос 1 тэрбум бол 1% татвар гэж гаргачаад тэр 300 саяг яагаад орхичиж байгаа юм болоо. Бизнес хийж байгаа шүү дээ адилхан. Тэгсэн чинь одоо нөгөө бизнес эрхлэгчдэр чи яах вэ гэхээр бизнесээ хийжснээр ингэ шүү дээ. 300-аас дээш сая болчиход байна шүү дээ тийм үү? 10% төлөх гээд байна да. Тэгвэл ер нь юу аж ахуй нэгжээр дэмий юм байна. Хувь нэр бизнес, хувь чинь 1.5 тэрбум ингээ ялгаа гараад байгаа байхгүй. Энэ ялгаа 20 онд хараа бүр амар томоор алдсан байд юм бид нар. Ганцхан ундаа зардаг хүн, ганцхан мужаа хийдэг хүн бизнесээ хийгээ явхад заавал аж ахуй нэгж байгуулах эсвэл байхгүй. Тэгвэл өнөөдөр аж ахуй нэгж байгуулчаад аж ахуй нэгжийн тайланг хийж чадахгүй хэдэн мянган хүмүүс байна. X тайл хийнэ гэдээ бас гэцүү. Тий, тэгээд тайлан хараа компани бий болгоход улсын бүртгэл дээр очиод одоо үүдэн дээр нэг тал байна. Шинэ. Сайн байна. Компанитай болмоор байна. Болмоор шууд компани бий болгоод өгч байгаа байхгүй. Тэр нь компани бий болгох амархан харин компанийг авч явах хэцүү, тайланг хийх хэцүү, дампууруулах бүр хэцүү. Компани хаах бүр хэцүү. Одоо энд нөгөө дампуурлын тухай хууль орж байгаа. Ер нь хилцэгдээ явж байгаа. Тэгээ одоо энэ дээр чинь цоорхонууд байна л та. За одоо эдгээр чинь гэж байгаа. Ингээд 1.5 тэрбум төгрөгнөөс юу доошо байвал буцаалтаар авчих юм байна. Тийм учраас ер нь энэ бизнесүүдийг салгая. За салгаж өгнө. Нөгөө хэд худалдааны компани усын салгаж чинь, хөөрэ хүнснээс нь салгаж чинь. За эндээс гэр ахуйг нь салгаж чинь. За тэгж савн шампуноор нь салгаад ингээл явчих шүү дээ. Дүүрэн компаниуд. Нөгөө том импортлогч нар маань. Тэгээд ерөнхий газрын тайлан дээрээс бол харагдахгүй. Харагдахгүй шүү дээ чинь. Ингээл хөрхөн энэ дээр нь салгаал. Тэгээд энэ болохоо байгаад. Нөгөө энэний дампуурлч. За дампуурлч. Ер нь тэгдэг болчих. Яагаад энэ санхүүгийн албан ингээ амар томроод байгаа энэ худалдааны компаниудын одоо энэ том компаниудын санхүүгийн албан томрол тэнд давхар өөр юм хийгээд байгаа. За нуу гэж ерөөс гол даалгавар. Нуу гэдэг даалгавар. Тэ 7-оос 10 үнэт.
Гурав нь өөр ерөөсөө шал өөр юм хийж байгаа. Тэд нар бол тэгээ энэ санхүү бүтгэлийг ерөнхийдөө энэ тайлан гаргадаг нягтлангуудыг би бол бас яаралтай энэ хүмүүс дээр арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байгаа. Хэрвээ энэ улс нь яг ингээ хуулийн дагуу хуулиа гаргаж ирээд явуулах юм бол энэ улсууд дээр нь хоёр тайлан гаргаж байгаа баримт одоо баригдах юм бол ахиж тайлан тооцоо янз янз юм хийхгүй энэ үний юм явахгүй гэдгээр нь батлуулж байгаа. Амар мундаг болцсон одоо санхүүчд нь. Тийм боловсрол юу байхгүй. Диплом аваагүй. Тэгснээ ингээ компани захирал одоо иргэн улмаагийн эргээсдийн дугаараа оруулаад бүх тайлан байлиг нь явуулчихна. Өөрөө хариуцлага хүлээхгүй. Тэр задлалт чамаар бүх юм хэлгэж. Чи очиж шоронд орно. Ягаад гэвэл чиний компани учраас. Чи өөрөө нэгтлангаа хийж байгаа учраас. Ингээд зүгтаагаад. Тэгэхээр би бас энэ санхүүгийн бүртгэлийн энэ одоо энэ тайлан тооцоо энэ юмнуудыг хийж байгаа санхүүгийнхэн дээр бас яг яаралтай адилхан энэ дээр тэр хариуцлага юмнуудыг тавьж өгөхтэй гэж бодож байна. За тэр аж ахуйн нэгжийн орлогын дотор гэдэг дээр чинь нэмээд өгүүлэгд. Учир нь даргын энэ нөгөө ерөнхий сайдын оруулсан энэ хууль болохоор ч яах нь гал сүнэгч маягтайгаар оруулж байгаа. Нэгэсэндээ бол тэнд байшинда 90% түлхэлтэй хүнийг авраад байгаа хөөхгүй. Аварж байгаа гэж жүжиглээд хүн аварсан уу? Үнэхээр хүн авраад байгаа. А гэхдээ 90% түлхэлтэй хүн хөдлөн мөрлөх болон цаашаа амьдрах чадвар байгаа юу? Байхгүй байхгүй юу? Тэгэд яг тийм өөрчлөлт хийгээд байгаа. Харахад ингээд бусдад ингээд маст бол таалагдаад байгаа хөх. Тэр нөгөө ингээд юм хуунарыг хүний амнаас авраад байгаа юм шиг харагдаад хүнгэлж хөлөөлтүүд хийгээд зөрлөө ямар амар юм бэ. А тэгтээ бүр айжглаа шүү. Тэнгүү чи яг ингээд бод байдал дээр болохоор чинь тэр өртөө юм чинь тэр мөнгийг хаанаас олох уу гэж чинь тэр өөр чир янз бүрийн тэр угаасаа л бий болсон дарамтыг системийн алдааг болохоор чинь тэр татвар төлөвч тэр бизнес эрхэлж хижээж засч сайжруулж чадахгүй л байхгүй. Тэгэд энэ нэг татврын хувь хэмжээнүүдийг системийнхаа алдааг засахгүйгээр зүгээр л 50 саяыг 90 сая 1 тэрбумыг 2.5 тэрбум өгч 300 саяыг 1 тэрбум болоод эн чинь болохоор чинь түрүүний хэлдгэр нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөлтүүд математикийн энгийн аксиом байгаа шүү дээ. Энэ төсвийн бодлого бол одоо маш асуудалтай нөхцөл байдалд орсон. 20 мянган аж ахуйн нэгж дампуурсан. 28 мянган аж ахуйн нэгжийн дан саалсан. Энд татврын өөр бол 3.5 их найд төгрөг болсон байгаа. Тэгээ татврын өөр юунаас болж байгаа вэ гэхээр 2016 оноос хойш товт одоо ингээд татврын дарамт өссөн. Өөрөөр хэлбэл 2021-ээс 22-оос асар их огцон өсөж энэ одоо татврын дарамт энэ аж ахуйн нэгжүүдийг ерөөсөө бүрэн сүрд аваачиж байгаа. Энэ бол өнгөрсөн хугацаанд энэ төсвийн бодлого бол буруу явж энэ ард иргэдийг өрөнд оруулах хамаг хөрөнгийн хуухайлах ийм л одоо ажлуудыг хийсэн гэсэн үг. Энэ дээр шүү дээ. Одоо ингээд 3 тэрбумын 6 тэрбум болгоод бид нар та нарт одоо айгүй юу босгоч өндөр болгоод их сайхан тусалж дэмжиж гин гэдэг шүү дээ. Эн чинь туслан дэмжлэг биш байхгүй юу? Манай нөхдүүдийн балсан 5-6 жилийн хугацаанд энэ засаг төрийнхний буруу хийсэн инфляцийн хэмжээнд юусэн тэрвтийг л энэс байгаа. Тэгэхээр ард түмэнд гараад бид нар та нарт туслалаа штэ гэдэг. Яг бодит хэрэг дээр бол 2-3 жилийн дотор эн чинь 3 тэрбумын одоо орлоготой байсан хүн чинь инфляцийн тооцоод ирэхээр 6 тэрбум гэдэг чинь бараг чамлалтай. Үнэхээр туслах гэдэг юм бол 3 биш 30 болох ёстой байхгүй юу? Ийм юм жижиг юмар л ингээд хүмүүсийг хуурал хөөрхөн хантад яг тоо юуг ингээд тоог нь харахаар ингээд аваа ингээд тусалж байгаа юм шиг. А гэтээ бодит сааталт нь нүдэнд харагддгүй татвар нөгөө инфляцаараа нөгөөдг нь хуусараа хийцэн байна. Та ингэж хэлж байна уу? Төр засаг нөгөө одоо жирийн иргэнийг те ингээд хөдөлмөрлөөд ингээд бизнесээ эргэж байхад нь нэвшилтэн зод тусдаа нь холчоод одоо маань нэг ачаар авах уу хөв авах уу гэж хэлж байгаад адилхан байна л да. Тусаа хүмүүс яг одоо юм руу гайсаа ярмаар байна. Одоо би жилийн өмнө шүү дээ ярихгүйгээр яг энэ юм руу ярина шүү дээ. Тэр хүмүүс чинь шийдвэр гаргах. Яга хайрлаад байгаа юм. Манай мэдэмж өргөн барьсан юм хачиг мөрөд тойрч яриад юм ямар байна л гэдэг шүү дээ. За жилийн өмнө би нэг тоо авсан. За тэр 1.5-ыг 2.5 болгоод хэдэн аж ахуйн нэг чөлөөлөгдөд тий. Төсөвд ямар нөлөө үзүүлэх гэсэн чинь. Компани тоо нь бол хөөрхөн олон юм байна. За төсөвд үзүүлэх нөлөө нэг 70-80 тэрбум. За тэгвэл энийг шууд 6 тэрбум болгочих. Тэр 1%-ийг аж ахуйн нэгж дээр. Тэгвэл яах юм гэсэн чинь тэр хооронд ерөөсөө нэг 20 мянган компани орж ирж байгаа юм. Тэгэхээр төсөвд нөлөөлөх нь нөгөө саяны Нямбатар даргын туулын хурдны замд нэг мэддэхгүй компани өгөө явцсан 500 тэрбум бомдаар нэг жоохон нэмсэнтэй л тийм дүн гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр чи ерөөсөө манай энэ компаниуч үнэхээр жижиг юм байна. Дийлэнх болгох нь. Тийм учраас 91 юм. Тоохгүй байна. Цогц.
тийм л одоо судалгаатай татврын хууль оруулж ирмээр байгаа байхгүй. Үнэхээр яг жижигт нь яах юм. За бараг тэр нэг хувь мөв тооцоод байдаг биш. Ер нь тэр нэг тодорхой хэдэн салбараас бусад салбарт ажиллаж байгаа компаниудад бол ер нь энэ ашигын татвар биш зүгээр бараг бүртгэлийн татвар байна. Амар шинэ гэрэл ядаргаа болоод байхгүй шүү дээ. Нэг тайлан байлан гаргаад. Аж ахуйн нэгжүүдийн санаа бодлогыг сонсоод энэ хуулиндаа тусгасан болов. болов. Одоо татврын хуулийг ингээд нөгөө улсын хурал өөрөө зохиогоо, засгийн газар зохиогоо батлаад байна гэж бид нар яриад идэх байхгүй. Энэ болгоор чинь бод байдал руу орчиход буруу байгаад байна. Яг үрж татврын хуулийг болгож чинь тэр нэг хідэн татврын байцаагч зохионо. Тэгээд тэрийг нь болгож улсын хурлаас бэлгэдийн чанартай баталчихдаг. Тэгвэл татврын байцаагч хуулиа зохиогоод өөрөө хэрэгжүүлээд, өөрөө хянаад, өөрөө татвараа цуглуулдаг байхгүй. Яг энэ дэр чинь бол ашиг сонирхлын зөрчил бий болчихдог. Яг энэ дэр болгож чинь экспертүүдийг хараа тоолоод өөрийгөө тоолоод дэшигээ бүртгээд өөрөө зараад би одоо ингээд нөгөө 1000 түмэн ингээд нөгөө хууль ингээд нөгөө санаачлагт ингээд санал янз бүрийн баах өгж байгаа. Тэр болохоор чи ерөөсөө л усан тайсан чулуу шиг пад гэж тэгээ байхгүй. Хизээч миний санаа орж батлагдж исэн тохиолдол ерөөсөө би чи одоо 2009 оноос хойш тасралтгүй ингээд аюулгүй активны өгж явж байгаа. Гэхдээ бод байдал дээр нэгч байхгүй. Гэхдээ татврын хаалгын болгож бүгд намайг таньдаг. Гисэн мөртлөө бод практик бол байх. Бас өргөн барьсан байгаа энэ хуулийг чи ер нь манай татврын халбуудад хийсэн шүү дээ. Бүх судалгаа модлгаа. За би тэгээ нөгөө намайг дуудлаад ингээ хаан уул дүүрэг дээр худалдаа ажлын танхим дээр татврын хуулийн хилцүүлэг хийх чинь та хүрээд ирээч гэдэг үлээ. Тэгээ яваад утсан чинь ингээд бүх сегментийг нэг заалан цуглуулсан. Томчууд жижигчүүд ерөөсөө тэр хуваараа эрхлэгч тэтгэврийнхэн бүр татврын тайлан өгдгүүч хүмүүс аж ахуйн нэгжийн удирдлагууд аж ахуйн нэгжийн нэгтлүүд за тэр бол зүгээр ингээд холимог урга нэг нөт ярих гэж нэг нь босч ирэл ерөөсөө хувь хүний татваргаа орилоо тэгснээр нэг нь бараг тэр нүүрсний хулгаагаа зогсоо гэж ерөөсөө уг нь бол яг аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хуулийг хийх гэж байгаа бол яг тэр аж ахуйн нэгжийн нэгтлэнгуудаа нэг жижиг бизнес эрхлэгчтэй нэг, томчуултаа нэг, дундчуултаа нэг ингээд ийм сэдвчилсэн хилцүүлэг хийх байтал орон даяар тийм холион бантыг хийчээд за бид нар бараг 10 хэдэн мянган хүнтэй хилцүүлэг хийлээ бүр өстой амар санал гарлаа гэдэг байгаа байхгүй юу. Энэ ерөөсөө зүгээр тийм санал биш. За одоо хараа хилцүүлэг хийх ёстой гэсэн ийм заалт байдаг байхгүй. Энэ заалтыг л одоо хүрэлдэж байгаа царай нь түүнээс биш шүү дээ. Тэр хуулийн сэтгэл санаа одоо зовоо те асуудлыг шийднэ гэсэн огт санаа байхгүй юу. Зүгээр л одоо бид нар хилцүүлэх хийх ёстой. Хийсэн ийм мянган хүн цуглуулсан гэдэг л ийм л юм явж байгаа учраас энэ татврын тухай хуулиуд хизээч одоо ойлгохтой ард түмний одоо сүглээс хууль болохгүй гэсэн. Чи ямар ядаргаатай бүү яриулахгүй хаж байгаа. За. Би энэ хайлаад биш наад тэргүүд чинь гаргаж ирсэн тоон дээр бид нар маргалдаад байх ямар шаардлага байна. Зөндөө олон аж ахуйн нэгжүүд ярина шүү дээ. Юу нь болохгүй байгаа юм бэ гэдгийг л ярмаар байна шүү дээ бид. Би аж ахуйн нэгжээс тодорхой хоёр саналтай байгаа юм. Тэр тодорхой том салбаруудаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаар ер нь бүртгэлийн татвартай бай. Нэг тийм сүртэй ашиг машиг болоод байгаа алга. Ойрын 20-30 жилдээ тэд нар маань нэг юм юутай болмоор байна. Тим хууль оруулж ирмээр. Тэд нар маань юм бэхжмээр байна. Бүр сайн болмоор байна. Тэр тодорхой салбаруудын компаниудаар би бол шатлсан татварыг эсэргүүцдэг хүн. Нэг л тогтмол хувьтай л тийм л хууль оруулж ирмээр. Нэг жоо орлогын албан татвар дээр шүү дээ. Түрүүн би тоо гэсэн шүү дээ. 50% нь уул уурхай байд юм а. 20% нь банк санхүүгийн байгууллага байд юм а. 10% нь тэгээ том импорт байд юм а. Тэгээ тэр мөн жижигхэн аж ахуйныг үлдсэн нэг 15% биш үү? Ард түмнийхээ татварыг 1% болгоод жижиг багсгаж болно үстэй. Энд чинь шийдэл байхгүй. Асуудал байхгүй шүү дээ. Энийг бол шийдэхэд. Гэтэл хүсэхгүй байна шүү дээ. Өнөөдрийн улс төрөлд бол за яг энэ хүн Монголыг яг гав ганцаараа удирдаад Монгол улс хөгжичнөө гэж харагдахаар нэг улс төрчүүл хувь нэг улс төрчүүл огт харагдахгүй. Нөгөө уйлаг болсон хүмүүс нь санаатаагаар асар их ядуур усан нийгмийнхаа тэр хэсгээсээ очиж өсгөлэн ходоод харанхуй өсгөлэн оюун ухаан дээрээс нь жоохон халамж жоохон хувийн 5-3 цаас өгж саналыг авч эрх мэдэлд очиж штэ. Энэ бүх татварын цаана юу баг? Улсын төсөв энийг захин зарцуулах эрх мэдлийн төлөв тэмцэл. Энийг бид нар улс төр гэж нэрлэж байгаа. Төрийн эрх мэдэл гэж нэрлэж байгаа. Энэ бүх зүйлээр зөв оновчтой, үр ашигтай юм хийгдэжээвэл өнөөдөр хоёулаа ингээ яриа сууж авах шаардлага байхгүй шүү дээ.
эргээд одоо би бол нэг юм хүлээхгүй байгаа. Энэ хуулиас тэр энэний дараачихаас тэр юм хүлээхгүй байгаа. Нэр ингэсээ интернетээ бол одоо илжигний чихэнд ус хийсэн зэгсэр нь алт хийсэн зэгсэр юм байна. Ерөнхийдөө бол ойлголоо. За сая ингээд энэ нөгөө манай уул уурхайн томчууд хамгийн их мөнгөний хийж өгдөг улсуудтай уулзж байна. Ер нь ингээд хараадах тэдэртэйгээ байн уулзаад байгаа. Ойлгомжтой шүү дээ. Хин их мөнгөний өгж байгаа л уулзна. За тэгээд нэхэд дэглээ. Ерөөсө 60% өгөө те энэ тэр. За тэр цэлмэн ингээд одоо манай том бизнес эрхлэгч юм. Аюу зөв юм хэлж байгаа байхгүй. Танаа төсөвт бол өгмөөргүй нэ. Тэр сан руу ч өгмөр гэж хэлж байгаа. Үгүй тэр үнэхээр браво. Та тулгаа хийх гэдэг нь штэ. Лалруудаа хэлж байгаа байхгүй. Та нар бол хулгаач штэ. Та нар хулгаа хийх гэдэг нь боржуур шаах гэдэг штэ. Би тэр сан руу ч өгчөө. Тэр сангаас нь хийсний дараа нь хий авсан нь гараад ирж энэний гар үсгээр ингэж ийм юм хийсэн байна гэдэг. Ер нь гараад ирэх байхгүй. Тэгэхээр BDD энэ нэг жижиг хөөрхий нэг юм хурган нэг юм жоох юмнууд л идэрч сонирхолгүй байгаа. Тийм учраас сангийн ам тэрүүгээр зууралтаж байгаа. Үнэхээр сонирхолтой байсан бол бидний үнэхээр боддог байсан бол ёстой өөртөө их хурл руугаа авч ирээд хамгийн түрүүнд батлна. Яралтаагаар оруулж ирээд алив наадуулаа гэлээ те. Энэ ерөөсөө сонирхолгүй. Ягаад гэвэл бидний ач холбогдол айгүй бага байхгүй. Тэгээ аж ахуйн нэгслэр одоо хараа данс хаадаг нэг асуудал байна аж ахуйн нэгжид өөртөө гэдэг. Тэгсэн чинь энэ дээр ямар өөрчлөлт орж ирж байна гэхээр дансыг нөгөө хаахгүй болно гэж хэлсэн заа юу. Тэгсэн чинь одоо хууль нь арай өрөвдөлттэй байна. Дансыг хаахгүй тэгсэн мөртлөө 80% мөнгөний татна гэж байгаа байхгүй. Өөрт нь 20% нь үлдээн гэдэг. Энэ бас нэг хүнд оромжлсон юм хийж байгаа үстэй. Тэгэхээр хаацсан мөртлөө дотроос нь одоо ингэж байгаа байхгүй. Шинэгээ уцснаас нь жинээс мөнгөн дээр нь 10,000 төгрөг байсан чинь энийг чамд хэлгүйгээр энэ чанаас нь би ингэж 80-ыг авлааш 8-ыг авлааш 2-ыг чамд юу гэсэн юм бэ? Чи хааштай дампуурсаа үлдсэн мөнгөөр 0.75 доо гэж байгаа юм уу? Тэгж яах юм бэ? Энийг ядаж байна шүү дээ 50% нь авъя. Үнэхээр данс хаах гэдэг бол 50% нь нөгөө эргэлтийн хөрөнгөнд нь цалинд нь түрээсэд нь үлдээмэр байгаа байхгүй. Тэр энэ 80% дээр хэдүүлээ эсэргүүцмээр л хэлмээр л юм байгаа. Одоо тэгээд тэрбум төгрөгийн бизнес хийдэг компани одоо жишээлбэл ашиг нь хэрэг байх юм. За дамжуулан бодлого шиг бодчих цөмөр амар мундаг ашигтай. Банкны хүүнээс их ашигтай мундаг бизнес хийдэг гэж бод. Тэрбум төгрөгнөөс дээш одоо за тэрбум төгрөгөн дээр ашиг нь за 30 юм уу 20% байгаа. За 200 сая төгрөг. Бүтэн жил чардааж байгаа 200 сая төгрөг болж байна. Ер нь бол тэгэхээр одоо хувай өдөрт нь тэ хэд болох юм? 360 хоногт нь хувай. Тэгээ бизнес эрхлээд байгаа шүү дээ тэр чинь. Нэг тайлан тооцоо гаргаад цалин цаваа тэр 300 сая төгрөгнөөс нь одоо гарах уу? Хичнээн хүн цалинжуулах уу? Тэгэхээр энэ ид маань ер нь гаргийн асуудал яриад байна. Ерөөсөө. Энэ сангийн яамд ерөнхийдөө би бол ялангуяа тэр бодлого одоо тэр за дуусгая. За жоохон тэг сахиулъя те. Та ч одоо бүр жоохон амар хязгааргүй явж байна те. За ийм дургу үрээд. Үндсэн сэдвээ дуусгаад та дэс би боломж олгоно. За манай хууль ажиллагааны явуулаад 3 жил болж байна. Энэ жил 90 аймаг хүмүүс байна. Хөдөлთა авч чадвармуутай хүмүүс манайх бүр пиава хүртэл хэмдрэлээр 8 болгоод ч хүн байхгүй. Хүмүүс орж ирээд айгүй хэмтхэн хоол юм, ширхий хоол юм гэж асуудаг болсон. Өмнө нь бол тэгээд үнэн хавхуул гэж шууд идэж уугаад л тацаад бас одоо тийм тохиолдсон. Хуваараа бид тэгээд түрээсээ асуудал аймаг өндөр нэгт хоёрт татвар нөөт одоо манайх гэдэг чинь компаниуд байхгүй юу? Нөөтийн өртөө, татварын өртөө өрөөж дийлэхгүй ажилтныхаа цалийг тавьж чадахгүй ямар санда 2-3 орн ингээд л за болуулаад л ганц 2 орны ажиллуулаад тийм асуудал үүсдэг. Түрээс нь асуудал аюу өндөр болмол юмдээд ах юм. Амьд орлоготой гэхдээ тиймхүү юм хийж авахгүй салсан зогоор ингээд түрээс нэмэгддэг ямж орлого маш их байх чаа. Тэр асуудлыг бас шийдвэр байна. Тэгээд нөө татварын асуудал аюу их юм. Манай сая гэтэл татвараа хаануу дансаа хаалгаад татвараа төлөхгүйгээд угаас хоосон дансыг хаагаад явах. Манайх ямар сандаа үйл ажиллагаа болдог юм лүү гэсэн бодол. Дампуурлын байдалтай л ер нь байгаа дээ. Ер нь энэ байдлаараа энэ надад хямралыг тэсэх гэсэн ч тэсэх ямарч боломжгүй. Манайх гэхэд 20 сая төгрөгтэй. Нийгмийн татварт нэг 7-8 сая төгрөгтэй. Одоо түрүүчийн сар гэхэд манайх түрээсээ төлж чадаагүй. Одоо би түрээсээ 10 төгстэй. Тэгэхэд 2 сарын түрээс бүүмэрч. Өмнө нь болохоор ерөөсөө баталтай авах чадвар арай гайхалтай хад нэг юм ашиггүй ч ингэ болгоод өрөнд орохгүйгээр яваад гэсэн байхгүй юу? Одоо бүр түрээсээ ч өгч чадахгүй. За 3-т нь болохоор нэмэгдсэн өртгийн албан татвар байгаа. За тэгэхээр энэ нөөт ч одоо буцаан олголт нь 2% яваад байгаа. 4 гэсэн, 5 гэсэн, 6 гэсэн бүр нэг хүн бүр 8 битүү 10 ч болгож болно гэл мэдгүй хэн төр засгаар нь яг л санаанд орсон тоогоо хэлээд байгаа л та. Гэхдээ тэр 2-ын тоо ерөөсөө дэвшлэхгүй. Тэгээ ер нь яг би гайхаад байна л та.
хүн аливаа нэгэн худалдаа авалт хийхэд бол ингээд тэр авсан одоо тэр бараа үйлчлэгэнд нь 10% шингээ яваад байгаа. Нэмэгдсэн өртгөөрөө тийм ээ. Тэр хүн 2 хүн буцааж авч байгаа. Зүгээр ч авахгүй. Суглаа моглоо авч аваад байгаа шүү дээ. Тийм. Чих олон байранд бүртгүүлэх юм бол гээл тэ ер нь мэдхгүй одоо энэ чинь Францаас л үлсэн гэдэг байгаа. Тэгээд манай Монгол шиг одоо ийм өндөр буцаа олголт өгдөг улс орн байхгүй. Зарим улсд бол зүгээр өгдөг ч үү гэдэг. Гэхдээ би мэдхгүй л тэгээд ер нь нөөт гэж байх хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Хэрвээ байх юм бол энэ хувь хэмжээ нь 2 бол түрүүн хэлж байгаа доромжил واخгүй. Би л тэгж бодож байгаа. Би энэ дэр зүгээр холбогдлогоо сэдв шууд ярьчихэд уучлаарай. Энэ засагч одоо ингээд ийм төр засаг дарганаар гарч ирлээ шүү дээ, тий. Үе үед гарч ирж. Тэгээ эдгэр чинь гарч ирээд хамгийн түрүүнд одоо нэг юм хийж харагдах хэрэгтэй шүү дээ. Ер нь бол юм хийх хэрэгтэй. Юм хийхэд яах хэрэгтэй юм. Хууль баталдаг гэдгийг чинь Монголын ард түмэн ойлгохгүй шүү дээ. 99% нь ойлгохгүй. Энэ хүмүүс зөвхөн хууль батлах ёстой гэдгийг ойлгохгүй. Нэг нь нэгтгэж барилга байшин манай орц морц гэдэг ингээд бүгд тэгж нэгдэг учраас юу хийсэн гэж асуудаг. Нүдэнд харагдсан барилга байшин орц морц юм зам боржуур моржуурыг болох дээр юм хийсэн гэж хардаг учраас. Тэгэнгүүт ингээд нэхэд за чи юу хийсэн гэдэг. Тэгэнгүүт энэ засаг төрчин гарч ирэнгүүтээ хамгийн дөрөв юу хийж байгаа вэ гэхээр за юм хий мөнгө аваад ир гэж байгаа байхгүй. Сангийн яам мөнгөний олох ёстой болж. Тэгээ эдгэр чи ерөөсө даалгавар нь яаж ийгээд бүгднгээс нь их мөнгө олох вэ гэдэг даалгавартай байна. Ерөөсө. Тийм л юм бодож. Тэгээ дубаа юм шүү дээ. Тийм за тэр дубаа мөн ба. Тэгэнгүүт ийм зохицолтойгоо манай мас нийгмээрээ энэ хэдий чи хууль батлах ёстой оролцохгүй юу ч хийхгүй байх ёстой гэдэг ойлголтоо авчих юм бол бид нар гайг болчихгоо. За. Бити юу ч хийгээч. Тэгээ 250 тэрбум аялал жуулчлалын бизнесийг дэмжих хэрэг байхгүй. Жижиг дундад бас дэмжих хэрэг байхгүй. Юу ч хийхгүй байх юм бол явчихна. Нөөтийн хууль ярихад бол одоо улсын хурлын гишүүн төрөвдөрж 10%-ийг 5% болгоё гэдэг. Одоо миний бичсэн хууль шүү дээ. Би ингээд 21 онд өргөн бариад буцаагдаад ахиад одоо шинэ парламент гарч ирэхээр ахиж өргөн бариад ингээд хоёр дахь бид нар ингээд явж байна л да. За нөөтийн албан татвар гэдэг бол хамгийн эцсийн ард түмэн дээр ирдэг татвар байхгүй юу? За тэгэхээр энэ ард түмний чинь дийлэх хувь нь одоо юу гэдэг 30% нэг ядуу гэжсэн бол одоо 50-аас дээш гараа авчлаа шүү дээ. Тэгэхээр энэ 10% нэмжин гэдэг бол байж боломгүй юм. Ард түмнийхээ нийт ард түмнийг ядуу ард түмнийг ингэж одоо арсын хуулмаргүй ятгахтаа арга биш 5 болгочих гэдэг ийм л хууль л та. А гэтэл одоо энийг юу гэж нэхэр сангийн шин сайд бол 1.8 их 80 дутагдана. 1.8 их 80 дутагдахаар тэтгэврийн хөгжүүлч нь тэтгэврээ авч чадахгүй шүү гэж айлгаж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр юу гэсэн үг вэ гэхээр бидний үгнээс та нар хэрвээ зөрөх юм бол байхгүй шүү. Тийм асуудал байхгүй шүү гэдгийг л энэ засаг төр нь хэлээд байгаа. Нэг нүгөө хэлэхэд байна шүү дээ. Тийм үү? 5% болгочих юм бол нууц одоо бараг нөөтөө төлөхөө байцсан шүү дээ 10%. Одоо хөдөө 330 сум 21 аймагт нөөт төлдөг байсан бол одоо их дэлгүүрт нөөт авах байхгүй юу гэж юм тийм үү? Энэ том ресторан хүртэл нөөтхөө шүү энэ төр гэдэг ийм их үү. Тэгэхээр энэ чинь шүү дээ. Энэ 10% гэдэг чинь шүү дээ тий. Буруу байна, зах зээлд буруу тоо байна гэдгийг энэ чинь хүмүүс хэлээд байна шүү дээ. 5 болгочих юм бол асуудалгүй төлөө тэрийг тий сүүлд нь цэрэг цагдаа гэдэг яах юм гээд хүн болгон төлдөг болчих юм бол одоогийн яриад байгаа 7 их 80 чинь 8 9 их 80 болох ийм боломжийг л бид нар шийдлийг л яриад байгаа юм. А гэтэл нөгөө дүүл чинь юу гэж юм гэхээр наа чинь болохгүй шүү. Төрийн албан хаагчдын цалин өгч чадхааргүй болох нь тэтгэврийн ахмадуудыг одоо бидэрлүү яаж штэ одоо дайруулах гэж штэ одоо ингээд та нарын тэтгэврийн чинь энэ нөхдөл ингээд хууль өөрчлөлт яах чинь бодит байдал дээр бол хэрвээ 5% болгочих юм бол асуудалгүй болох юм байна. Энийн бүгднийх нь тооцоо судалгааг хийсэн харамсалтай нь энэ төр засагт бол одоо яг одоо нөгөө хэлэхэд хүлээж авах юм боломж байхгүй юм шиг юм ярьж ин сангийн сайд нь за 28 онд арчилсан ном гарах юм бол шууд 5% одоо нөхтөө болно гэдэг би бол баттай хэлж байна. Ундаж давхар гэдэг бол Монгол улс өөрөө тусгаар тогтносон улс байхад бол хамгийн том бодлого. Тэрнийг тэнд нэг сумын төвний соёлын төв байна асуудал биш. Тэнд байгаа хүмүүсийн авах амжиргаа өөрийнхөө байх. Энэ бол хамгийн чухал. Одоо тэгэхээр миний нөгөө дахиад нэг муу одоо ярьдаг нэг одоо хэцүү сэдв чинь төсвийн мөнгө руу явж ийл гэдэг. Өөрчлөлт орж иж байгаа жижигхээ. Тэгээд тэр нь одоо ер нь баг нөлөө байхгүй. За тэр босгыг 50-ыг 400 болгож ийн гэдэг чинь зүгээр 2015 оны 50 сая чинь өнөөдөр 400 сая л байхгүй юу? Ямар ч өөрчлөлт байхгүй. Үнэхээр болох гэж байгаа бол 2.5 тэрбум болох. 2.5 тэрбум гэдэг чинь жидүүнүүд байхгүй юу? Зүгээр ер нь энэ нөөтөж үлээж. Монгол төгрөгөөр бодож болохгүй шүү дээ. Одоо англи доллараар бодороо заяа. Тэгмүүд
Ерөөсөө ямар нэгэн байдлаар жимс нь $2 байсан бол $2 хэвээрээ л байгаа. А манай нөгөө надад. Тэгэхээр зөвмөр та хэд ерөөсөө тэгж л бодоо. Доллараар бодчих юм бол зөвмөр яг ойлголтоо инфляци ойлгоо явчихна. Тий. Тэгэхээр одоо энэ нөөт нь өөрөө тэр далд эдийн засгийг хянж минхаа болсон. Монголд бүр далд эдийн засгийг бүр дэмждэг хууль болоод хувирцсан. Тэр нөгөө эрдэмтэд их сургуулийн багш нар одоо тэр бодлоо буруу бодлоо авч хаяараа тэр байхгүй болсон. Тэр далд эдийн засгийг чинь саяны нөөтийн 5%, хоотын 1%, ийм бага хувь тэр далд эдийн засгийг илрүүлдэг байхгүй юу? Нээдэг. Угаасаа татврын алба чинь том татвар төлөгч нартайгаа хамгийн сайн харилцаатай ажиллаж тэднийг цэвэр тунгалаг явуулдаг. Бос улс орнд ийм л байдаг байхгүй юу? А тэгэхээр нөгөө тэр гинж минж гэдэг чинь манад бол зүгээр алхам тутамдаа тасардаг. Тэр чинь баг дэлхийдээр ч ажилддаг. Тэгээ өнөөдөр нөөт бол ерөөсөө ийм дарамт тулцсан ийм татвар далд эдийн засгийг бүр ингээд тултлан дэмждэг ийм татвар болсон юмыг засгийн газар уг нь мэдж байгаа шүү дээ. Судалж үнцээр нөөцлөе гэсэн юм оруулж ирэхгүй байгаа байхгүй. Зүгээр л өөрийнхөө өнөөдрийн нэг олддог тэр нэг жаах юм аа яаж хадгалах уу гэдэг л зайл оруулж ирнэ. За тэгэхээр нөөтийг сая яг 5 болгохыг гээд ер нь явж байгаа юм. 5 болох нь ер нь бол зөвөө. Харин ахаад энэ дээр бүгд нийтээр нөөт төлөгч болно гэдэг бол том буруу шүү. Ер нь бол 5 болчоод жигд бүгд нөөттэй үйлчлэгээтэй болчлоо шүү дээ. Энэ дээр ямар асуудал гарах вэ гэхээр одоо өнөөдөр банкны байгууллага нөөт төлөгч биш байгаа. Эрүүл мэндийн байгууллага нөөт төлөгч биш байгаа. Тэгэхээр нөөтийг эцэст эргэн төлдөг. Тэгэхээр 5 болол Монгол улсад болох ёстой. Харин хэнийг нөөтөөр чөлөөлөх үү, хэнд нь босго тавьчих үү гэдгийг шийдэх хэрэгтэй байхгүй юу? Банк нөөт төлөгч болоод ороод ирэх юм бол тэгэл бид нар баларна. Яагаад гэвэл карт уншуулаад ахаад 10% нэмэгдэнэ. Тэгээд зээл аваад хүүн дээр дахиад 10% нэмэгдэнэ. Одоо ч гүйлгэн дээр шимтгэл авч л. Шимтгэл авч. Харин нөөт төлөгч болоод дахиад 10% нэмэгдэх юм байхгүй юу? Эмнэлгийн үйлчлэгээ яагаад нөөт төлөгч биш байд юм бэ гэхээр энэ дээр ахаад үн нэмэгддэг учраас нөөт дээр болохоор хэмжээ байж болно. Чөлөөлөх байгууллагууд бас олон байх хэрэгтэй. Ер нь бол импортын бараа оруулж ирж борлуулалт хийж байгаа газруудаар нөөт төлөгч байвал их боломжтой. Харин дотоодуудаа нөөтөөс их салгаж өгнө. Одоо манайхан яах вэ? Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, газар тариалан бүтээгдэхүүн одоогор нөөтгүй байгаа. Тэгсэн чинь одоо нөөтийг багасгаж болно. Тэгээд тэднийг нөөт төлөгч болгоё гэдэг ингээд дайраад байгаа байхгүй. Тэгвэл өнөөдөр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нөөт төлөгч болгочих юм бол яах вэ? Энэ юмны үн өсөөл. Нөөт төлөхгүй байгаа тэгэхээр махан 30-40 мянга болж байгаа юм. Юу? Одоо нөөт төлөхгүй байгаа мөртлөө мах чинь 30-40 мянга шүү дээ. Тэр болохоор энэ нөөтийн хуулиас тусдаа асуудал болоод байгаа байхгүй. Тэгэхээр нөөт гэдэг маань эцсийн хэрэглэгч эргэн төлдөг татвар гэдэг би хэлээд байгаа байхгүй юу? 10% нэмэгддэг. Тэрнээс компани нь төлдөг шүү. Нөөтийг компани төлдөг шүү энийг хэлээд. Яг нь за одоо энэ ивэл брендийн хувьд бол тэгэл яг бодит амьдрал дээр компани төлчих шүү дээ. Энд чинь бүс бараа даав маавны улсын хил дээр нөөтгөө орж ирж байгаа юм чинь компани төлчих واخгүй. Эднийх яагаад сая дампуурч вэ? Нөөтөөс бол дампуурч шүү дээ. Одоо байж гараа. За нэмэгцэн үрдгөө алам татвар яагаад дарамт болж хувираад байна? Дарамт болгохдоо ерөөсөө сая яг даваад орж докторийн шинэ гэрэл эдийн засгийн хэлдэг. Яг жижиг дунд аж ахуйн нэгжид бол дарамт болж хувирдаг. Яагаад дарамт болж хувирдаг гэж уул уурхай салбар болгож сайн аж ахуйн нэгжид орлоо 50% гэж дээ. Тэр болохоор ч угаасаа нөөтөө чөлөөлөгч. Яагаад бол эдийн дандаа экспортын орлого байхгүй. Экспортын орлогч өөрөө нөөтөө чөлөөлөгч байгаа. Банк санхүү 20% бүрдүүлдэг гэдэг байгаа. Сая болгож яг бас нөөтөө чөлөөлөгч байгаа. Угаасаа хуулиараа тийм байдаг. Том импортлогчд болгож яах нь гайл дээр төрсэн нөөтөө дотоод борлуулж байгаа нөөтөөс хасагдах нөөт болоо явчихдаг байхгүй. Тэгээд яах вэ? Яг 15% дээр чинь тунаад үлчдэг байхгүй. Тэнгүүдээ энэ дээр яах вэ? Шууд дарамт болж байгаа ирчихдэг байхгүй. Өөөсөө энд болж онд нь юм байдаг байхгүй. Нөөтийг иргэн төлдөг. А компани бол иргэнээс хурааж аваад төрлөв тушаадаг юм юу байхгүй юу? А тэгвэл яагаад босго өндөр байх хэвээр бэ? 2.5 тэрбум байх хэвээр бэ гэж би хэлээд байгаа юм гэхлээр одоо би ганцаараа компанитай гэж бодъё. Зөвхөн би өөрөө ажилдаг. Тэгээ би бас боломжийн борлуулалт хийдэг. Тэгээ би нөөт суудхан төлөгч болчлаа гэж бодъё. Манай компани би. Тэгэнгүүт би пос аавна тийм үү? Тэр нөөттэй холбоотой одоо програм хангамж аавна. Тайлангаа хийдэг. Би өөрөө тайлангаа хийж чадахгүй учраас тайлан гаргана. За тэгээд би нэг жаахан алдаа гаргачвал нөгөө татрын албаас над руу хүү торгуул алдан гороод ирнэ. За би тэрнээсээ айж эхэлнэ. Ингээд жижиг бизнес төр ийм амар том захиргааны дарамт нэмэлт зардал үүсдэг байхгүй юу. Тийм учраас бус улс орнууд тэр жижиг дунд компаниудыг нөөтийн босгоос
чөлөөлдөг байхгүй юу? Тэр нөгөө нөөт төлөх мөлөхтэй биш шүү. Ийм нэмэлт зардал хүн хүч, програм, компьютер ийм авах хэрэг болдог байхгүй юу? Чи юм шүү дээ. Чуулган тэр их урал дээр ингэж ярих юм толгойг чи хагц. Сангийн сайтар чи. Шинэ ахын хэлсэн яг энэ дээр ийм яагаад энэ цайны газруу дампуураад байгаа нөөт өгдөггүй чи. Яг энэ багхгүй ерөөсөө. Цайны газрууд нөөт өгдөггүй шүү дээ. Хизээш бид нар нэг хоёр бууз нэг цүлээцээ аваад нөөт авъя гэдэггүй шүү дээ. Угаасаа өгдөггүй ойлгомжтой. Гэхдээ энэ тэнтгүү цайны газрууд амар их дампуурч. Та яагаад энэ гудамжаар ингээд ийм жижиг гол идэг энэ дог бүбэ юм төрдөг тэрэгтэй юм гаширж ирв. Нөгөө түлхгүй ижиг дампуурд шүү дээ Монгол бизнес. Тайлан байхгүй. Яг хувь хүнээрээ яваал шалгалт ирэнгүүт нөгөө би хувь хүнээрээ гэж хэлээл ингээ харгалаад баягүй бол тэр байцагч нэг хоол өгөөл явуулчих. Тэгсэн мөртлөнгөөсөө тэр усуу дампуураад байхгүй. Бизнес өнөөдөр тийм бичил бизнес Монголд хийхэд татвартай бүр татвар төлөхгүйсэн ч гэсэн дампуураад байхгүй. За. Нэр тийм байна. За яг гоё жишээ шүү. Яг энэ сэдвийг асуучсан та нарын өөрсдөө яриад эхэлчихлээ. Одоо энэ ингээд яг нөгөө өнгөрсөн хугацаанд ингээд үүд хаалгаа барьсан компаниуд энэ бол зөвхөн нөгөө нэг юун дээр те ил усангууд нь болохоос ш одоо хилээгүй ингээд алга болцсон те хаашаа чинь биш ингэсэн бид нар мэдэхгүй зөндөө байгаа. Одоо хэлж чинь сая Ивэл брэндээс эхлээл ингээд маш олон томоохон үйлчлэгээний байгууллагууд энэ татвартай холбоотойгоор үүд хаалгаа барьж байгаа. Хамгийн сүүлийнх нь одоо энэ цайны газрууд болж байгаа. Би өөртөө энэ Facebook орсон ч ерөөсөө энэ тийм том цайны газрууд 10 20 жил хүнээ татсан мөртлөө одоо хүн байхгүй. Та нар одоо хардаа энд 10 ширээ байхад өглөөнөөс хойш 3 ширхэг бишээ зарлаач гэдэг юм уу те. Одоо болохгүй энийг хайдуу одоо тэгээд ингэж одоо түрээслээд ингэж ашиггүй ажиллаад гэж хэлж байна л да. Тэгэхээр сая энэ ханаа хэллээ шүү дээ. Нөөт төлөхгүй байгаа мөртлөө тампур нэдэг бол энэ маш том аюулын тохиолдол. Тэгээ одоо нөгөө манай гадаад дотоод орчинчийг сонирн байна шүү дээ. Украинд энэ чинь дуусаагүй, Персийн булангийн хямралч нь түл шатхууны юм том зовлон болоод хувирчлаа. За тэгээд ер нь цар тахлаас хойш одоо ер нь бол дэлхийн эдийн засаг бол яг л одоо хэвийн зүйлд бол иржимд бол очиж чадаагүй л байгаа шүү дээ. Гэтэл бидний байгаа байдал бол нэг юм байгаа да. Тэгэхээр энэ үүд хаалгаа барьж байгаа энэ аж ахуйн нэгжүүдийн тоо бол цаашдаа улмал өснө. Энэ их хурлаар энэ татврын хууль батлагдах эсгээр шалтгаалаад энэ бол ингээл урах нь бол ингээл үргэлжлэл бах л да. Тэгэхээр яг энийг зогсоодгүй махад эрчийг нь яаж бууруулах вэ? Одоо ингээд энэ дампуурж байгаа энэ одоо хаалгаа барьж үүд хаалгаа хүмүүсүүд хааш явах юм? Бүгд солонгос явах юм уу? Эсвэл бүгдээрээ халамжаар амьдрах юм уу? Би жаа төрөлд гястыг ярьж салиатай юм яах. Би мангар юм ярьдэж уучлаар. Би бол энэ дээр бол шууд энэ өөрийгөө барьж ижиж байгаа каннибализм гэж харж байгаа. Ерөнхийдөө том бизнесүүд нь томрох боломжгүй. Яг бол улс нь дээрэмддэг. Дээрэс нь өндөр татврын одоо асуудалтай. За одоо ингээл юу гэдэг. Тэнгүүд одоо энэ манай одоо сайн ярьдаг CU ч гэдэг юм уу. За одоо ингээл Имарч гэдэг юм уу, Номинч гэдэг юм уу. Энэ компаниуд чи оршин тогтнохын тулд нөгөө жижигүүдээ барьж идээд байгаа. Тэр 4008 гэдэг чи дандаа жижигүүд. Энд нэг ч том байхгүй. Энэ дандаа одоо 50 тэрбумаас дээш борлуулалт хийдэг компаниуд нэг ширхэгч байхгүй. Дандаа жижигүүд дампуурж байгаа. Яагаад гэвэл буцаагаад барьж идэх энэ гуанзнууд яагаад дампуураад байгаа. Энд тэнтгүү CS одоо юу гэдэг CU ингээд янз бүрийн энэ convenience store орж гарч ирээ. Бишкигийн зараад нөгөө хоолын зараад энэ ашигтай байна гэд хэсэг зараад ингээд яваад. Гэхдээ хэрэглэгч мэдээж хямдхан өөртөө одоо юу гэдэг хялбар тим юмдыг сонгоно шүү. Тэгээ ванз руу орохгүй шүү дээ. Эсэг шиг тийшээ яваад ингээ бөө очтой тэгээ айгүй бол ингээ нүүр нь хувцсан баахан хишүүн сурус орчих. Эндээс аваад би чинь даалга ичээ гэл ингээл. Том бизнесүүдээ том бизнесийг хийлэг. Бити дарамтлаад. Эдрийг явуул тэр экспортоо хийлэг. Жижигүүдээ хай. Бид нар тэр 15% нь ингээд хөөх. Учраа олоод хоорондоо би бинтэйгээ хэрэлдэн биш. Тэгэхгүй томчууд нь орж ирээл бок зараал ингээд хамт өмнөдөө өрсөлдөөл утгагүй шүү дээ тий. $40 сая доллартай үжиж ингээд Монгол жижиг эдийн засгтай учраас бас тэгж байгаа. Гэхдээ би бол илүү энэ жижиг бизнесүүд дампуураад байгаа нь томчуудтай шууд холбоотой. Эдийн засгийн өсөлт явахгүй байна. Өөр тийшээ өсөлтийг хийх шаардлагатай. Доошоо ухаж эхэлж байна. Хаана юу вэ гээл. Одоо энэ 8 нэр 6 нэр тэгэл одоо энэ жижиг бичил янз бүрийн нарийн боовны цехүүд мэхүүд бүгд ингээд навч тав. Ер нь яг хуу төрийн авдаг мөнгө ихсчээд иргэд бизнесийн төлдөг мөнгө ихсчээд буцаагаад нөгөө чи ядууралд иргэдийн орлого одоо маш бага байгаа гэдэг ийм олон үзэл баримтлал гараад байгаа судалгаагаар ч нэг гарч байгаа. Тэгэхээр иргэдийн гар дээр одоо байх мөнгийг ялангуяа бизнес эрхлэх орчныг одоо дэмжих зайлшгүй шаардлагатай. Хүн амын орлого албан татварыг нэг хөв болгох, нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах, аж ахуйн нэгжийн орлого албан татварыг одоо бууруулах гэсэн ийм олон асуудлуудын 1-2-ыг нь бол шийдэх боломжтой. Бүгдийг нь үл зэрэг шийдэж болохгүй. За хүн амын орлого албан татвар бол яалтчгүй ч нөгөө орон нутгийн төсвийн бүрдлэсэг учраас нэг бол бүр өөр том хуулинд нь зохицуулдаг гэж орон нутгийн төсвийг хангах
бодлогын өөрчлөлт хийх ёстой. Үгүй бол энэ шийдэл бас гацаатай байгаа. Тэгэхээр хуулийн өргөн барьсан хүмүүс маань энэ шийдлийг яаж шийдсэн байх нь вэ? Засгийн газрын дээр юу гэж хариулах нь гэдгээс болно. Ер нь бол зарчмын хувьд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх бодлого гарцаагүй дутагдж байгаа. Төрийн орлого нэгсчээд өргүү зардал ихсээд энэ нь буцаагаад инфляцид тараад тэгээ инфляц нь иргэдийн бодит орлогыг бодиттойгоор их бууруулад байгаа учраас төсвийн зарлагыг хумих яалтчгүй чухал байна. Айгуу тийм маш гоё өөдрөг тоонууд чи харуулж шүү дээ. Жилд 4,000 компани дампуурж байна. Бодитоо хэлээ. Энээс хамаагүй их. Одоо тухайлах юм бол Монгол улсны 220 мянган компани бүртгэлтэй байгаа. За 24 онд татврын ерөнхий газраас ирүүлсэн тайлан дээр юу гэж байна гэхээр энэний бараг тал нь буюу 220 одоо 100 гаруй нь одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Цаана нэг 100-аад 110 20 байгаа үз. Тэрний бараг 20-30 мянган X тайлан ирүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол нэг 70-80 мянган компани л байж байгаа. Тэгэхээр энэ 4,000 гэдэг бол яг хөтэ яг одоо ингээд дампуурдлынхаа хуулиар дампуурсан компани тоолохоос биш зөвхөн үйл ажиллагаанд зогссон хэдэн 100 мянгараа байгаа шүү. Тэгэхээр энэ дээр ингээ анхаа энэ дээр одоо бидний яриад байгаа татврын том дарамт нь болохгүй байна. Энийг янзлыг гээл бид нар элдв янзаар яриад байгаа. Тийм тий. Гэтэл бол одоо ийм дампуурсан энэ гэдэг тоо бол яг хөтэ тэр 200 мянган аж ахуй нэгжид бол байх тоонууд харагдаж байгаа. Энэ зөвхөн юу шүү дампуурдлынхаа хуулиар яг бүр хаалгаа бүртгэлтэй компани. Түүнээс тэр чинь очиж дампуурлаа бүртгүүлж чадахгүй хэдэн 100 гараа байж шүү. Тэр чинь оно шүү дээ. Би одоо энэ тоог худлаа ярьж байгаа юм биш. Татврын ерөнхий газрынхаа авчирч үзүүлж байгаа шүү бид нар. Байгуулахад одоо гар утсаараа байгуулж байгаа шүү дээ. Ийм мөнгө байгаа. Дампуурлаад татан буулгахад за бараг 5-аас 6 одоо төрийн байгууллага руу өөрөө очиж одоо хэдэн хоногийн юм болно. Тэгэхээр тэр нөгөө нэг үйл ажиллагаа явуулахгүй X тайлан өгч байгаа тэр 100 хэдэн мянган компани чи ер нь тэрэнд төгшөөгөөд татан буулгахгүй байгаа байхгүй юу? Тэгээ нэг компани бас нэг зохиомлоор үүссэн жишээг бол манай болдоо өгш ярьдаг тий. Нэг зохиомлоор үүсгэсэн юм билээ энэ олон компани. Тэрнээс бас хэдэн жилийн өмнө тийм олон байгаагүй юм билээ тэр 200 хэдэн мянга гэдэг чинь. За тэгээ одоо шүү дээ энэ хуулиараа болохоор шүү дээ. Одоо бид нар бас жижиг компаниудад бас боломж ирж байгаа шүү заа юу. Энэ дээр бас юу бүх юм хаагдсан гэж ярихгүй. Яагаад тэгэхээр одоо хараад яг одоо бодиттой шүү заа юу. Өнөөдөр чинь жижиг компаниуд шүү дээ бичил бизнес эрхлэгч нар 1% татвартай байгаа. За юу. За тэгээ одоо нөөтийн босго гараад ирэхээр 400 сая ухаар 400 сая дотроо яахгүй энэ хүн чинь татвар төлөхгүй шүү дээ. Тэгээд 1% босгороо жилээсээ тайлангаа хийн. Хэрвээ байж дээ энэ 400 саяын босгыг ахаа жоохон өсгөөд өгчих юм бол Монгол улсад байж тийм үү бичил бизнес угаасаа цэцэглэнэ. Яагаад гэхээр энэ чинь 1% жилээс ганцхан татвар төлнө шүү дээ. Харин бид нарт бичил бизнесд хамгийн гол гай тушаа болох юм болохоор байгууллагын нийгмийн даатгал үлдэх юм байхгүй юу. Тэгэхээр энэ байгууллагын нийгмийн даатгалыг багасгахын тулд одоо шинэ гэрлийн яриад байгаа энэ хоотын 1%-ийг аваад 1% болгоод өгчих юм бол ер нь бичил бизнест өөр бараг үлдэхгүй болох байгаа байхгүй юу. Тэгэхээр бас гэгээлгээр харах юм энэ хуулийн дээр бас нэг юм байгаад байна. Харин нөөтийн босгон дээр л хэдүүлээ ахаал жоохон поинт бол энийг жоохон 1 тэрбум болгоод өсгөх юм бол залуучууд ерөнхийдөө Монголда бизнес хийхэд боломжтой болчих жоох. Ягаад гэвэл нөөт төлөхгүй болох нь байна. Жилээс ганцхан хувийн татвар төлөх юм байна. Тэгээд зөвшөөрлүүд айхтар том зөвшөөрлөх одоо ер нь болж байгаа шүү дээ бизнес хийхэд. Тэгээд одоо бид нар дээр тулгарч байгаа юмнууд юу гэхээр тэр нийгмийн даатгал болж байгаа. Тэгээд нэг түрээс гэд нэг аимшиг юм байна. Зээлийн хүү гэж нэг аимшиг юм байна. Энд 1 тэрбум байна шүү дээ. Одоо 3 янз юм одоо 300 сая гээд хөдөлгөөгүй нэг юм байж байгаа. Аж ахуйн нэгжийн орлого албан дотор хуулийн дээр. За нөөтийн босгыг 400 сая болгоно гэж хэлж байгаа. Тэнгүүтээ үйл ажиллагааны орлоготой иргэн 1 тэрбумаар хүртэл тийм таацтай байвал нэг орлогоосоо 1% төлнө гэж байгаа. Нин яралт одоо бид нар ингээд цогцоор нь энэ засгийн газар цогцоор нь одоо ингээд өөрчилж чадахгүй юм чинь. Ядахтаа нэг 28 оны сонгуул дуустал нэг энэ хүмүүст амьсгаа олгомоор байгаа байхгүй нэг 2 жил ч гэсэн. Тэгэх юм бол энэ 3 4 ялгаатай тоог бүгдийг нэг адилхан болгомоор. Бүгдийг 1 тэрбум. Үйл ажиллагааны бизнес эрхлэлдэг иргэн 1 тэрбумын одоо орлоготой бол тэндээсээ одоо нэг олон тайлан гаргаад байхгүйгээр жижиг компани бас яаж байгаа болвол жижиг компаниг бас 1 тэрбум болгоё ашигын. Тэр нөөтийнх нь 400 саяыг 1 тэрбум босгоё. Тэгжээж эн чинь хууль бүх
хүнд ойлгомжтой энгийн хялбар болох байхгүй. Нөөтөөс бол дампуурлаа гэж ярихгүй байхгүй юм чинь. Яг л нөөтөлөгч биш үү? Одоо хараа энэ зах худалдааны төвөдөл дангуй ажиллаж байгаа улсууд 10 хэдэн жил яагаад баримт өгөхгүй байгаа шалтгаан юу вэ гэж байгаа. Одоо та нар дангуунаас баримт авдаггүй шүү дээ. Тэгэхээр эдгээр чинь ингэсэн байхгүй. Хараа шаардаагүй шаардсан. Татварын ерөнхий газар шаардсан заяа. Тэгээ бос машины нөөт өгдөг тийм яг лангуун дорн байгаа. Хэрвээ хил ам хийгээд хил амтай хүн очих юм бол одоо би хил амтай учраас очиод тэрийг бол авч чадна. Шууд хэвлүүлээд өгнө. Тэд нарт яагаад хэвлэж өгөхгүй байгаа шалтгаан байгаа вэ гэхээр ингэж байгаа байхгүй юу? Хэвлээд өгчгөөр 50 сар болоод нөөтөлөгч болчихно. Нөөтөлөгч болцохоор нөгөө ногоо цагааныхаа үннийг нэмэндэ. Тэгвэл номинтой адилхан болчихно. Тэгэхээр бид нар энийг өгч чадахгүй. Тэгсэн чинь түрээслэгчид нөгөө түрээслэгчд нь очиж чаарцсан байна. Та нар эднийг баримтыг өгүүлээч гэсэн чинь баримт өгөө 50 сар явуулсан бид нар гарна гэсэн. Тэгэхээр энэ юу хэлээд байна тэгэхээр нөгөө нөөтийн босгоор бизнес ингээ баримтаас бас цухтаалгачихж байгаа байхгүй нөгөө улсууд нь. Тэгэхээр манай улсад татварын ерөнхий газар нэг ганц ажиллахгүй байгаа юм юу гэхээр яг нүдэн дээр байгаа юмнуудаасаа баримтаа авдаг. Хүнсний дэлгүүрүүдийг одоо Монголд яг бөнжгөрөөр яваа нөхдүүд төрхөж залвал ороод бүгд баримтаа төгөл. Тэгсэн чинь нүсэр том бизнесд ерөөсө баримт өгдөг. Дээр нь том компаниудын нэг амар муухай аюул байдаг байхгүй. Хий бичиг гэдэг нэг юм байдаг. Хий бичиг гэдэг нь юу вэ гэхээр одоо хана үтээр найзуудаа мөн үү? Танах нөөтийн өрөнд орчоо юу? Нөөтийн өрөнд орж байгаа юм. Ингээд юу яах вэ хөшөө. Манайх илүү талтай байгаа. Гайл зөндөө илүү талтай. 500 сая байш шүү. Чи надад 3 сая зарч. Ингээ хоорондоо баримт зардаг ажил байгаа байхгүй. Энэ рүүгээ анхаарлаа хандуулмаар байна. Тэрнээс одоо ингээд 1% болгох гэсэн чинь төсвийн орлого хараа. Өчигдөр би харлаа 1% явуулсан чинь ингэсэн гинэ. Жоомо алах гэж байгаад байшингаа нураахт бие дээ. Юу гэсэн үг юм бэ тэр чинь? Аж ахуй нэгжмөрдөө ингээд олон зуун мянгаараа дампуурж байгаа нь тэр яг бүртгэлтэй нь бол бүртгэлтэй тэгээ бүртгэлгүй угаасаа тэр нөгөө төрийн хүн суртлаа залгаад угаасаа нөгөө хайчихсан аж ахуй нэгжүүд бол хэдэн зуун мянгаараа одоо 2016 онд болохоор чинь Монгол улсын эдийн засагт хувийн хөрөнгө нь болохоор чинь 60% байгаад одоо 2026 онд болохоор чинь яг 30% болоод 2 дахин буурсан байгаа. Хувь яагаад энэ нөгөө гинт энэ тэнд гуанзууч юм одоо хувь хүн эзэмшээд байгаа хувийн хөрөнгүүд ингээд энэ тэндгүй хувийн бизнесүүд энэ тэндгүй дампуураад байгаа цааш шалтгаан чи өөрөө нөгөө намын үндсэн бодлоготой холбоотой гэдэг юм лээ. Яагаад гэвэл чинь Монгол ардын нам чи өөрөө дүрм дээр бид нар болгоор чинь социализмыг бүтээнэ байгуулна гэсэн тийм угаас дүрм дээр зооцсон мэт. Тэр Францчуудаас Францын бизнесүүд яагаад Францаас ухтаагаад байна? Германы бизнесүүд яагаад Германаас ухаад Арабд Катарт очиж тэр том үйл хөдлөлтүүд худалдаж аваад байгаа. Цааш шалтгаан чи ерөөсөө энэ нөгөө нийгэмчлэх бодлого байдаг юм. Социалистууд одоо яагаад яаж ардчилсан нийгэмд нөгөө нийгэмчлэх бодлогыг барьж байгаа. Хуучин бол нөгөө юу болохоор чи нөгөө авторитар дэглэм үед болохоор чи шууд пиадуудынхаа хөрөнгүүдийг хураагаад нийгэмчлэжсэн тий. А одоо орчин цагт нөгөө ардсан нийгмүүд яаж нийгэмчлэх бодлого зохиодог болсон гэж хууль зохиогоод хоёр төрлийн аргаар нэгдүгээр болгож хамгийн инфляц Аргентинд ч ингээд социалистууд төр барьж байгаад инфляцууд нь яаж явж ирснийг бүгд л мэдж байгаа шүү дээ тий. Тэгээ хавар мэлээ гарч ирж байгаа тэр нөгөө социалист бодлогуудыг хэрхэн яаж нурааж унгааж илаа. Яг түүнтэй адилхан Монгол болохоор ч тэгээ нөгөө нэг нийгэмчлэх хандлага болохоор ч татвар. Татврынхаа хувь хэмжээг эдгээр зүгээр нөгөө хүн косметикл засвар хийгээд байгаа боловс яг ингээд нөгөө шинэ эдийн засгийг даваад орж доктор шиг ингээд 5% болгоё 1% болгоё энэ төс гэдэг яг ингээд тоочны юмыг болгож тэд нар огт ихгүй байхгүй. Яагаад гэвэл яг хувийн хвшлийнх нь хувийн бизнес төгжих гээд байгаа байхгүй. Тэгэхээр ч яг эсрэг ингэж бодлого явуулаад идэв цаад утгах нь. Ерөнхийдөө бүх юмд хууль буруутай гэдэг юм байл шүү явж байгаа. Хууль их зохиогдсон төрдөж шинээр нийгэмчлэх бодлого явуулдаг. Төрөө цомхон байлгыг чиг үүрэг ажлаадан тушаалын матрич шинжилгээ хийгээд үзье гэсэн. Үгүй шууд албан бичиг явуулаад таньдгаа авч үлдээ танихгүйгээ хаал гэсэн юмар явцсан байлээ шүү дээ. Тэр 9 өвчин. Ингээд дотооддоо танай кабинет хамтын шийдвэр гаргаад мөнгөгүйгээр хийж болох юмнуудаа оруулж ирээ. Татвар төлөгч буюу одоо иргэдэд одоо ганц боломж олгосон энэ хуулийн төслийг битгий хөндөөч. Нэг 0-500 мянган төгрөгөөр худалдаа авалт хийхэд нөөтийн 100% буцаагаад өгчдөг. Нэг 500 сая төгрөгийн худалдаа авалт хийхээр нөөтийн 50% буцаагаад өгчдөг. Саяас дээшээ бол хуучин 20%-аар нь байдаг. Нэг ийм шатлсан систем оруулаад ирсэн юм уулна. Энэ чинь танаа намын мөрөө хөтөлбөрч байгаа, манаа намын мөрөө хөтөлбөрч байгаа. Гэхдээ энийг л хэдүүлээ хий. Ард түмэндээ амлсан юм бол амлалтандаа хүрцгээе. Одоо нэг худлаа би энд нэг гоё юм ярьж гоё асуулт асуудаг юм байхгүй. Батлагдсан хуулийнхаа хүрээнд төсвөө төлөвлөгөөгөө оруулаад ирчих. Тэгээ зовлон жаргал байвал дотооддоо та засаг яар. Тэгээ иргэд төрд шүүмжлээд ин штэ. Энэ танаа намын гишүүд үрд хилээд байгаа үстэй. 20 гарын сайд 16 яамаар одоо 3.5 сая хүнд яах гээд байгаа юм бэ? Гэхдээ тэрийг бодолтой. Энийг багсах юмаа захин болго. Өчигдөр би одоо боловсролын сайд тус хэлсэн. Манай бүлгийн хурал дээр орж ирэхдээ баахан материал ингээл тараацсан байсан. Тэг наадхаа захин болгоод явуул та. Мөнгө хэмнээ л дээ. Иргэд чинь энэ мах авах гээд мөнгө хэмнэж яхад бид энэ чинь мөнгө хэмж болно үсттэй. Их хоёр сайдаа
Та одоо олон сонгогдсон төрийн түвшин хүн. Тэ? Гэхдээ хэлж өгөөд штэ би тань. За цаг юу н дуусч байгаа. За одоо нэг сэдв үлдчихэд тэрийг хэдүүлээ яриа. Энэ бол ярихгүй хас өөр аргагүй. Тэр юу гэхлээр энэ дотрын хуультай зэрэгцээд нийгмийн дундаж давхрах гэдэг зүйлийг энэ одоо улс төрч ярьж байна. Их л оройтчлээ сэрлээ дээ. Уул нь бол энэ аливаа нэгэн улс үндэстэн бол ингээд нийгмийн давхар нь эдгхийн каст биш юм а гэхэд бол ер нь бол чинэлэг дундаж бас нэг те арай нэг тийм ядуу борооч гэдэг юм байгаа бах те. Тэгэхээр одоо саяхан ч бол ингэж ярьлаа. Энэ усуд бол дунд давхрах байхгүй, үжээ гараа явцсан те. Хит баян хит ядуул үлдсэн гэж байгаа. А гэтэл чин яг энэ татврыг хэн одоо улсад татан төвлөрүүлж байгаа юм бэ? Энэ нийгэм одоо энэ баялагийг хэн бүтээж байгаа юм дундаж давхрал байгаад байна л та. Тэгэхээр энэ өргөн баригдаж байгаа энэ хууль бол дундаж давхрыг би дэмцэн гэдэгт бол их л итгэл муутай байна. Сая нэр бүхий улсын хурлын гишүүд ингээд яриа өөрөө өгсөн. Би ингээд та бүхэнд ингээд та нар ярьж байгаа би гаргаал яваад байгаа. Та нар харж байгаа бох тийм. Тэгэхээр бид одоо л энэ дундаж давхрыг татвараар дэмжсэн бодлого явуулахгүй бол энэ давхарч юу байхгүй болно. Өөрөөр хэлэх юм бол аливаа нэгэн улс орны хөдөлгөөн шүүч бол дундаж давхрал байдаг. Манай улс бол тийм олон баячуудтай ч юм уу тийм баян компанитай биш. Бидний хүн амын тоо жижиг компани тоош бас бага. Тэгэхээр одоо юу гэдгийг хит баячууд нь ингээд бараг татвар төлдөггүй ингээд сайхан амьдраад байдаг. Хит ядуучууд нь ингээд улсын ингээд халамж одоо тийм ингээд группээр амьдраа яваад байдаг. Гэтэл яг энэ баялагийг бүтээж байгаа хамгийн их татврыг төвлөрүүлж байгаа энэ дундаж давхрыг ерөн төр засаг яг яа дэмжсэн юм бэ? Одоо яг яа дэмжих гээд байгаа юм бэ те? Би айгүй гайхаж байна. Одоо чинь би өөрсөн дээр чи авч юм. Одоо манай 25 дугаар суугт телевиз энэ жил 30 жил нь болж байгаа. Одоо бас нэг 15 жилийн өмнө манай телевиз 120 30 хүнтэй байлаа. Одоо 50 хүн ч хүрэхгүй шүү дээ. Энэ юу юм? Татврын бодлоготой холбоотой. Бид хувийн хвшлэн боловч бид өнөөдөр яг мөнчгөрөөр ингээд ашиг олоод ингээд энэ хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн орон зайтай авъя гэхэд бидэнд байгаа энэ татврын бодлого бидэнд ээлгүй шүү дээ. Тэгэхээр би зүгээр өөртөө энэ одоо энэ байгууллага зүгээр дундаж давхртал зүүрлэж ярьж байгаа шүү. Тэгэхээр би та таваас үгс асуух гэдэг нь гэхлээр жоо хурд асуучлаа уучлаарай. Дундаж давхрыг татврын бодлогоор яаж дэмжих юм бэ? Та нарт ямар санаа оноо байна? За тэгэхээр одоо миний хувьд нэг айгүй боломжтой юм байгаад байгаа байхгүй юу? Одоо жоох ариу том л юм ярих бах би жижиг хүн байж. Юу гэхээр одоо хараа манай улс үштэй утаанд нийтдээ 1.5 их найд төгрөг зарцуулаад утаа багасаагүй. За тэгсэн чинь бусад улс орн яаж ийна гэхээр хараа манайх шиг төгжрөлтөө байсан төгжрөлгүй болсон зөндөө олон аргуудтай. За тэгсэн чинь манай төгжрөлгүй утаагүй болох арга бол байгаад байгаа байхгүй юу. Тэр нь юу гэхээр энэ чинь бас цэвэр татврын бодлого. Өнөөдөр бид нар хараа Монгол улсад үйлдвэрлэлийг хөгжүүлээд байгаа. Тэгвэл урд хөрш хойд хөрштэй үйлдвэрлэлээр өрсөлдөх бол боломжгүй хүнд. Харин энэний оронд импортыг орлоод нэг хэдэн бүнжгөрөөр зүтгэж байгаа хэдэн нөхдүүд байгаа байхгүй юу? Үйлдвэрлэл явуулах гад. Эднэрийг дэмжих бодлого байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгсэн чинь эднэрийг яаж дэмжих вэ гэхээр одоо дэлхийн улс орнуудын судалсан юугаар болохоор хараа өнөөдөр Монгол улсад үйлдвэрлэлийн дүүрэг алга байна. Нөгөө импортыг орлох. Тэгвэл энэ үйлдвэрлэлийн дүүргүүдийг бий болгоход юу хэрэгтэй байдаг вэ гэхээр татврын бодлого хэрэгтэй. Тэгэхээр одоо миний одоо санаж байгаагаар надад эрх мэдэл байдаг байсан бол нөгөө тулах зэг өгөөч гэдэг шиг яах вэ гэхээр би өнөөдөр Багнуур дүүргийг үйлдвэрлэлийн дүүрэг болгомоор байна. 100 мод хүннүү хотыг үйлдвэрлэлийн дүүрэг болгомоор байна. Энэ аюул амархан хүмүүсийг шууд нүүлэг гэдэг. Яах вэ гэхээр Багнуур дүүрэг 100 мод хотод юу байх ёстой вэ гэхээр орлогын албан аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас нь бүрэн чөлөөлөн шинэ стартапуудыг тэгээд нөөтөөс нь чөлөөлөд орхичгаар энэ үйлдвэрт юу үлдэх вэ гэхээр нийгмийн дадлал хөрхөний орлогын албан татвар хоёр л үлдэх юм байхгүй. Тэгэхээр энд ингээд төрөөс төлөөд мөн үү. Тэгээд нүсэр өндөр нөөтийн дарамтанд ороод дампаараа сууж авах оронд Багнуурд үйлдвэрүүдээ нээгээд тэнд олон үйлдвэрүүд очихоор хүмүүс ирнэ. Хүмүүс дагаад юу өрхөхөр цэцэрлэг сургуулиуд ирнэ. Ингээд дид үтц хөгжөөд үйлдвэрийн дүүрэгтэй болмоор байгаа байхгүй. Тэгэхээр энэ утаа угаасаа арилна төгжрөл өгч болох. Та дурс ямар бодлоо? Дундаж давхрыг яаж дэмжих юм? Үгүй яг татврын бодлогоор дэмжиж дундаж давхрын талаар асууж байна те. Дундаж давхрын талаар юу чуулган дээр бас асууж ирсэн хин гэдэг гишүүнийг мартсан байна. За эдийн засгийн яамны одоо манай энэ дундаж давхрыг мэдэх хэрэгтэй юу шүү дээ. Эдийн засгийн одоо яамны төрийн нарийн бичгийн дарга нь бид нар дундаж давхраа мэдэхгүй гэж байгаа юм. Хэд болсон яасан гэдгийг мэдэхгүй. Бидэрт одоо дундаж давхрыг одоо тоог нь гаргадаг бид нар байгуулгүй ш. Өөрөөр хэлэх юм бол бодлого барьдаг яамныхын төрийн нарийн бичгийн дарга нь дундаж давхраа мэдхгүй шүү дээ. Тэгэхээр одоо бид нар ингээд дундаж давхраг гэд яриад байхаар ч бүр инээдэмтэй байгаа байхгүй. Бидний одоо ярьж байгаа миний одоо 5% болгоё, энд 1% болгоё энэ төр гэд яриад байгаа тоонууд байна шүү дээ те. Эн чи бүр яайдаа гэсэн ард түмэн чинь болохоо гэчихэд ийм л зүйл яриад байгаа болохоос энэ асуудлаа шийдснийхаа дараа хэдүүлээ дундаж давхраг ярьж шүү дээ. Дундаж давхраг бол байхгүй бол одоо баг одоо 10 жил болчихж шүү дээ.
тодорхой хэмжээнд орлоготой байсан компаниуд хаагдаад дөрөвний миний хэлдэг 100 гаруй одоо мянган компани хаагдж гин гэдэг чинь дундаж давхар тэр чигээрээ хяарч гин гэсэн үг шүү дээ. Тийм ч учраас төрн нь шүү дээ тийм үү? Дундаж давхархыгаа тоог мэдэхгүй байж гин. Өөрийнхөө зорилгоо мэдэхгүй байж гин. Хэрвээ шүү дээ тийм үү? Зорилготой улс байсансан бол бид нар тэдэн одоо юу гэдэг сая иргэн дундаж давхрагт хамарнаа гэдэг ингээд тоо яриад одоо ингээд бидний явуулж байгаа бодлого тэдээр нэмэх гээд байгаамаа гэдэг тоо ярих хэрэгтэй байхгүй. Гэтэл бүр мэдэхгүй би. Тэр бидний тэр дундаж давхрыг мэдэх аль биш гээд мэдэх ёстой энэ төрийн яам ингээд яриа зогсож шүү дээ. Энэ бол гамшиг байгаа байхгүй. Өнөөдөр Монголын нийгэмд дундаж давхрын асуудал иргэдэг ёстой ганц бухимдуулж байгаа энэ сегмент бол дундаж давхраг шүү дээ. Яг үннийг хэлэхэд миний хажууд байж байгаа туслах зөвлөхүүд хүртэл дундаж давхрагт амьдарч байгаа. Зээлээс зээлд амьдарч байгаа. Бүгд зээлтэй. Олсон цалингийнхаа орлогыг бүгд зээлд өчөж байгаа. Энэ Монголын нийгмийн дундаж давхраг өнөөдөр та ядуур руу шилжээд одоо хэдэн жил болж байна. Ядуунд доошоо нийт ядуур руу шилжчихсэн. Даваад орж доктортой яг санал нэг байгаа. Би сүүлийн 2 жил баг дунд орлоготой иргэн гэж яг ямар иргэнийг хилээд байгаа. Ямар айлыг хөргөчтэй юм уу, хөргөчгүй юм уу те нэг яриа гарч ирсэн шүү дээ. Өхийн орлого нь хэдий. Дундаж одоо давхрах гэж яг ямар орлоготой, ямар эд хөрөнгөтэй, өмчтэй айл өрх хүнийг хилээд, иргэнийг хилээд байгаа гэдэг дээр ерөөсө Монгол улсад тийм индикатор байхгүй юм байлээ. Ганцхан индикатор, хоёрхан индикатор байгаа, хоёр тэнэг ядуурлын шугамж нэг юм байгаа юм. Сарын 418 мянган төгрөгийг хэрэглээгүй бол ядуу хүн тэрнээс доош. За тэгээд нэг хөдөлмөрийн хөлний доод хэмжээ гэж нэг юм хорлонтой нэг дүн байгаа юм. Тэгээ энэ хоёроос өөр тийм яг ингээд ийм хүний ингэсэн байхгүй байна. За би бол одоо за бид нар хөгжих ёстой, хөгжмөр байна. Одоо бид нар нэг татврын сайн бодлого гаргаад тэрийг баг 100 жилээр зарламаар байна дэлхийд. Хоот 1%, нөөт 5%, аж ахуй нэгжийн орлогын албандар 10%. Энийг Монгол улс 100 жил хөдлөхгүй. Дээр нийгмийн даатгал нь бас яг нэг тогтсон хувь тавиад одоо энийг өсгөхгүй бид нар. Тэгээд бүх хөрөнгө оруулагчид Монголд орж ир. Одоо 2 том зах зээлийн дунд байгаа улс бол тий үнэхээр хөрөнгө оруулалт татаад тэр одоо Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Катар цаашаа баймаар байгаа байхгүй. Ийм бодлого зарлахгүй бол одоо бид нар чинь нөгөө хамаг сайжуул маань гараа явчлаа шүү дээ. Манай хэдлэгэнд маргалтаа сууж ийн гэдэг шиг арай гайгүй залуучууд бизнесээ хаагаад яваад байна. За дундаж давхаргыг дэмжихт болохоор бодлого барья гэвэл одоо бидний ерөнхийдөө бол дэлхийн айлч улсад болохоор чи эмч совлогч хоёр бол нийгмийнхаа дундаж давхаргад ордог юм байна. А яг Монгол улсад болохоор чи энэ болохоор чи дундаж давхаргынхаа доогуур хэсэгт нь одоо бол орцсон явж байгаа. А тэгвэл чи эрүүл мэндийн салбар яагаад ингэж дундаас доогуур ядуу иргэдийнхаа тоонуудынхаа нэг хэсэг болоо явж байгаа юм чи эрүүл мэндийн салбар чи өөрөө эрүүл мэнд нь өөрөө яах нь эрүүл мэндийн даатгал нь өөрөө төр тэрийг зарцуулж байгаа эмнэлэг нь төр тэрний нөгөө нэг эмч совлогч ингээ бүх юм ингээд тэдний хяналт тавьж байгаа байцаагчд нь өөрөө төр бүх юм төр болсон эрүүл мэндийнхаа даатгалыг хувь шилжүүлэх үйлдвэрлэлийн ослын даатгалыг хувь шилжүүлэх одоо яагаад эрүүл мэндийн даатгал яагаад ингээд эрүүл мэндийн эмч совлогчд яагаад ингээд дундж төвчнөөс 3 дахин доогуур цалин аваад идэв юм ганцхан шалтгаан байдаг яагаад гэвэл одоо нэг эмч үзүүлэх боломжтой ажлыг 3 эмч үзүүлдэг. Нэг хэсэнд бол тэнд яг эмчийн оронтой илүүдсэн явчихдаг Монгол улсад. Яг макрогоор үзүүлэлтэд аваад үзгэрч байна. Энэ юу гэсэн үг вэ? Төр тэнд бодлого явуулдаг байхгүй. А энэ харин нөгөө нэг эрүүл мэндийн даатгал буюу санхүүжилт нь өөрөө хувь шилжчих юм бол яах нь вэ? Хүсвцээгүй үр ашигын тооцоонд үр дүнгийн эффективнес гэдгийг үзүүлээ явчих واخгүй. Тэгээд мөрдүүл явах юм бол энэ чинь шал дэмий баахан эмчнэр байгаад байгаа юм. Тэр эмчнэртэй солиод тэгэнгүүтээ нэг эмчийнхэн тоон нэмэгдээд макро үзүүлэлтүүд нь болохоор чи хэвэн байгаад тэн дотроо үзүүлэлтүүдийнхээ солих юм байл. За. Дундаж давхаргыг дэмжих төрийн бодлого гэж одоо бид ярих зөв ч юм буруу ч юм уу. Нэг талаас тий. Яг зүгээр энгийн юм байвал зүгээр л байна л да. Тий одоо татвар төлөөд яг аж ахуйн нэгжтэй байгууллага ямар ашиг байна гэдгийг би яриад байгаа шүү дээ. Зүгээр нэг муу лалрын цаас л авч байгаа шүү дээ. Тий одоо нөгөөдгийн цаас өхөө болцоо нэг ийм Монголигаар нэг гачин цаас гарч нэг юм нэг гачин би бүгсээ ачи шидмээ санагдаад тий. Тий энэ миний мөнгөөр боржур хийж байгаа шүү дээ. Ер нь бол тэгэхээр хэрвээ татвар төлдөг юм бол тэрэн дээр нь тэр байгууллагт ажиллаж байгаа хүмүүст нь тий тэр хүмүүсээс татвар аваад байгаа шүү дээ. Мөнгө аваад нийгмийн даатгалаас нь мөнгө аваад тэр хүмүүст нь тэр урамшуул янз янз юмуд оруулж ирэх шүү дээ.
Тэр байгууллага авахгүй байгууллага энэ зүйл авах шаардлага байхгүй. Гэтэ тэргүй ажиллаа хийгээд ингээд явж байгаа тэр ашиг мишгээ олж байгаа. Үгүй тэр ажиллаж байгаа хүмүүст нь өгөөч. Тэр одоо тэр ипотекийн зээл мэлэн дээр н очр мочрын урдуур нь оруулдаг ч юм. Үнэхээр татвар матураа төлөөд яваад байгаа улсууд дээр мэдхгүй одоо. Тиймхүү энгийн зүйлсээр дэмжих хэрэгтэй. За санхүүгийн шинжээч онон. За татварын хууль тогтоомж учрал ерөнхий сайдын өргөн барьсан хуулийн төсөлдөө ирэхээр чинь энэ болгоор чи ямар нэгэн үр өгөөж бол биднэрт авчрахгүй. Харин бид нар яах нь системийн алдаагаа засаач гэж хэлмээр. За болсон уу те? Болоо. За Нэгтлэн бодогч Болдбаатар. За энэ дээр болохоор тэр энэ дээр өр өгөөж тодорхой хэмжээнд авчрах юм нь болохоор нөөтийн босго гэдэг хэмжээ 400 сая. Энэ бол дээшээ байх ёстой. За тэгээд хамгийн түрүүнд одоо энд хуулийн хэлцүүлгээр засах ёстой юм юу гэхээр хувь хүний орлогыг 1% 1 тэрбум гэж бичсэн энд заалт оруулсан бол бичил бизнесийн орлогыг бас 1 тэрбум болгох 1% болгох ёстой байхгүй. Тэгэхээр 300 саяас дээш бол 10% байгаа шүү. Тэгэхээр энэ дээр бол нүсэр том алдаа. За баярлалаа. Миний хувьд шүү хэлээд зөндөө юм ингээ зогссон. Эдийн засаг шинэ гэрэл. За нөгөө 126 гишүүдээс нийт иргэд одоо энэ хавар нэг юм хүсээсэй л гэж юу хэлж байгаа юм. Хувь хүний орлогын албан татварыг 1% болгож өгөх энэ асуудыг. За энэ дээр би нэг хоёр жишээ хэлчихье. Улсын хурлын дарга Бямцагт 24 онд хоотыг 1% болгоё хуулийн төсөл санаачилж өргөн мэдүүлж байсан. Сангийн сайд Мэнд сайхан гоо өөрөө бас хоотыг 1% болгох хуулийн төсөл санаачилсан ди парламентаар одоо байгаа. Тийм учраас та бүхэн одоо ингээд оройлон идэвхтэй энийг одоо тэр ялангуяа Монгол Ардын намын улсын хурлын гишүүдтэйгээ яриад одоо энийг батлуулахад оролцооцоо гэж би хэлж байгаа юм. Дахиад нэг юм улсын хурлын ерөнхий сайд маань чөлөөлөе гэдэг үгийг битгий муухай үг болгоороо. Ядахта энэ иргэдийн нэг татварыг ч гэсэн чөлөөсөн шиг чөлөөлөөрөө. Энэ 1% болгохоор дэмжиж өгөөрэй гэж байна те. Тэгээ нийт иргэд маань бас энэ онцгой анхаараараа гэж одоо хэлэх байна. За бизнес эрхлэгч хан тумаа. За шинэ гэрэл одоо эдийн засгчдэр нэмэд хэлж. Хувь хүний орлогын албан татвар гэдэг бол 10% юм а. Та хэрвээ 10% илүү цалин авмаар байгаа бол энэ жил одоо яг энэ хавар одоо орцсон байгаа энэ хуулийн төсөл дээр өөрсдийнхөө сонгосон гишүүд рүү сошиал медиагаараа янз янзын байдлаар холбогдоод энийг ингэж багасгаж өгөө гэж нэхээрээ. За мөн анхааралтай ажиглаарай. Бямцогт буюу улсын хурлын дарга одоо Бям ховдоо сонгогдсон гишүү маань өөрөө энэ санаачилж ирсэн юм байна. Тэгээ энэ хуулийг аваа гарах нүггүй юу харцгаая. Дээрэс нь сангийн яамны сайд буюу одоо нөгөө хамгаалж үлдэх гээд байгаа нөхөр таварч маань өөрөө энэ хуулийг урд нь сангийн яамны сайд биш байх та одоо санаачилж ирсэн юм байна. Тэгээ энэ хоёр гол хүн энэ хуулиа батлуулах нь үгүй гэдгийг цөмөөрө харцгаая. Хэрвээ ард түмнээс урах юм бол одоо энэ шал худлаа юм болох нь биш үү? Өөртөө одоо албан тушаалгүй байж ийснаа ингээд явчаад одоо яг албан тушаал дээр очингуудаа юу гэх нүггүй гэдгийг цөмөрөөс ажиглаарай гэж хэлье да. За эдийн засгийн ухааны доктор Даваад Орж. За тэгэхээр шүү дээ татварын орлого бол нэг 24.5 их найд байгаа. 25 оны одоо статистик харахаар. Тэгэхээр одоо өргөн барьсан одоо төсвийн хөрөөний мэдээлэл дээр хэрвээ байна шүү дээ тийм үү? Энэ ард түмний нурууг амраа жижиг аж ахуй нэгжийг нурууг амраая гэж байгаа бол энэ байна шүү дээ татварчин тодорхой хэмжээнд яг царцах юм уу доошо байх ёстой. Гэтэл бүгднийг өсгөөд ороод ирж шүү дээ. Тэгэхээр энэ том зургаараа харах юм бол энэ хуулиас хүлээх юм юу ч байхгүй. За өнөөдрийн байдлаар байна шүү дээ тийм үү? Татварын албан дээр одоо ингээд хуримтлагдсан одоо аж ахуй нэгжийн албан татварын өр бол 6 их найд гараа явуулсан. Нөөтийн өр 3.1 одоо 4-5 орчим ийм өндөр хэмжээтэй байна. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр энэ аж ахуй нэгжүүд чинь бүгдөө ингээд амь тавьсан юм байна. Одоо ард түмний чинь амьдрал маш хүнд байгаа юм байна гэдгийг энэ хоёр тоо хэлж байгаа. Тэгэхээр харамсалтай нь энэ одоо татварын хуулиар нэг жижигхэн энэ косметик засал яриад нэг гоё юм яриад ингээд тойрч яриад байгаа болохоос биш ийм том зургаараа харах юм бол эндээс юу ч хүлээх шаардлага байхгүй. За баярлалаа өнөөдөр хүрэлцэн ирсэн тэгээд та тавтай.